Оройн зүсэгтэй телевизийн 1-р студиэс үргэлж та бүхэндээ шууд төрж байна. Бид өнөөдрийн ярилцлагаараа баялагын сан болон за холоос ирсэн хол яваад ирсэн хүнээс бол үг сонс гэж монголчууд ярьдаг. Тийм учраас бас томоохон хуралд ороод ирсэн Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч энэ хоёрыг урьж оролцуулж байна. Тэгэхээр энэ хүү нэвтрүүлэг маань шууд явж байгаа. Үзэгч та бүхэн бас бит хоёрын ярилцж байгаа сэдвийн хүрээнд асуулт байх юм бол та бүхэн бас комментоор манай лайвын доор бас асуултаа бичиж болно. Тэгэх юм бол бид бас 3 дахь ерөнхийлөгч энэ хоёроос бас та бүхнийхээ асуултыг асуухад бэлэн байна. Тэгээд бас танаас хол явсан хүнээс бол үг сонсоо гэж бол хууч манай монголчууд ярьдаг шүү дээ. Тийм учраас та бол бас Бакугийн хуралд ороод ирж байгаа урилгаар энэхүү хурлын маань онцлог юу вэ? Тэгээ бас яг энэ хуралд оролцохдоо ямар асуудлыг голлож байр суурь илэрхийлж авав? За юуны өмнө үзэгчдийн хаан энэ үчи амар амгалан гэрий. Ингээд шууд нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ уулзж байгаад их баяртай байна. За тэгэхээр Бакугийн форум гэж олон жил зохион байгуулагдж байгаа юм том арга хэмжээ байгаа. За энд бол олон улсын байгууллагын албан тушаалтнууд за дээр нь янз янзын улс орны хариуцлагатай ажил алба хийж байгаа хүмүүс за мөн хуучин ерөнхийлөгчөөр ерөнхий сайдаар ажиллаж байсан улсууд гээд за тэгээд төрийн бус байгууллагын төлөөлөгчд за нийгэмд үйл ажиллагаараа нэр төрөөрөө манлайлж байгаа хүмүүс өргөдөж оролцдог ийм форум байгаа. За би 2 дахь удаага оролцож байна. За энэ жилийн хувьд бол дэлхийд даяар шинэ ёс журам тогтож байна. Энэ талаар Европын орнуудын төлөөлөгчид, Азийнхан, за тэгээд Америкийнхан, олон улсын байгууллагын төлөөлөгчид ямар байр суурьтай байна вэ? Цаашдаа энэ үйл явдал яаж өрнөж магадгүй? Одоо өрнөж байгаа үйл явдал юугаар их анхаарал татаж, юугаараа өнгөрсөн түүхтээ ижилсэж, юугаараа ондоошж байна вэ гэдэг асуудлаар ярилцлаа. Яг нэг үгээрхэд бол яг одоо ийм юм болж байна. Хэдхэн жилийн дараа, эсвэл хэдхэн сарын дараа, эсвэл хэдхэн хоногийн дараа яг ийм болно гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл өдөр болгон нөхцөл байдал их өөрөөр өрнөж байгаа учраас. Тийм учраас бол их сонирхолтой цаг үед их сонирхолтой форумд ороод ирлээ. За би тэр форумд өргөдөж оролцоод бас тодорхой сэдвээр үг хэлсэн. За хэлсүүгээ бас зууны мэдээ сонин дээр нийтлсэн байгаа. Ингээд энийг бас уншигчд маань уншсан байх гэж бодож байгаа. Тэгээ уншлаа л да. Гэхдээ би бас тэрнээс өмнө нэг зүйлийг тодруулах байна. Азербайджан гэдэг улс өөрөө бол бас их онцлогтой тийм ээ. Тухайн улсын байгалийн баялагын зохицуулалт гэх тийм үү. За энэ ард иргэдээ бас хуваарлах гэд энэ дээр бас нэлээд өгөөчтэй ийм улсын тоонд ордог юм байлээ. Тэгэхээр энэ форум маань хүртэл бас энэтэй уялдаж холбогдож явдаг болов. Тэгээ Азербайджан бол одоо өнөөдөр харьцангуй амжилттай хөгжиж байгаа орн гэж өөрийгөө үзэж байгаа. За Турк улстай бол ахын төсийн барилгатай. Өөртөө л үүх түүхээрээ үүсэл гарлаараа өнөөдрийн энэ хүн хэцүү нөхцөлд нэг нэгнийгээ дэмжиж амьдарч байгаараа ирээдүйд ч гэсэн хамтран нэг нэгэндээ тусалж байна гэдэг ийм зарчмаар Турк улстай хоёр дотны харилцаа тогтоож ажиллаж амьдарч байгаа юм улс орн. За өөртөө хэлж байгаараа бол бид бол нэг үндэстэн хоёр улс гэсэн ийм зарчмаар оршиж байгаамаа гэж ингэж хэлж илээ. За Азербайджаны хувьд бол галын орн гэж өөрийгөө нэрлэдэг. За яг галын орн бэ гэхээр бол газар доороос нь байгалийн хий. За тэгээд нефт байдаг учраас зарим газараа бол өөрөө тэр байгалийн хий нефт газар дээрээ гарч ирдэг учраас өөрөө ингээд асч яадаг. Тийм бас жуулчид очдог тийм сонирхол татдаг тийм газар байна. За тэр утгаараа Азербайджан бол маш их нефтийн баялагтай. Энэ нефтийн баялгаа ашиглах асуудлаар бол нэгэн тодорхой зарчмыг барьдаг. Энийг бол ерөөсө төрийн өмчөөр л дамжуулж ашиглана. Төрийн өмчөөр дамжуулж олборлно. Төрийн өмчөөр дамжиж борлуулна. Тийм учраас ашиг нь бол ерөөсө төрийн өмчийн компаниар дамжиж Азербайджаны баялагын санд ордог. Тийм учраас бол төр нь одоо зөв бодлого явуулах юм бол өнөөдөр тулгамдсан асуудлыг шийдэх жишээлбэл тэр байгалийн баялагын сангаараа дамжуулж олсон орлогоороо яг юундээ анхаарлаа хандуулах вэ гэж. За тэгээ миний хоёр энэтэй холбогдуулж олон зүйл хэлж болно. Гэхдээ цаг хэмнээд хоёрхан зүйлийг хэлчих. Жишээлбэл ихтэй сургуулиудад тодорхой босго тавиад тэр босгоос дээгүүр оноо авсан оюутны бүтэн сургуулийн зардлыг
төр даатдаг. Тэр сангаас. Тийм. Тэгэхээр тэрэн дотор бол босго тавьж гээ дээр нь хэрэгтэй мэрэгчлээ. Тухайн үеийн одоо төр засаг нь жагсаад гаргаж шийдэж байна. Тэгэхээр манайх бас энийг энэ бол ихтэй нэг цоошин юм биш. Дээр бид гэсэн одоо бид бас иймэрхүү маягаар л ихтэй сургуулийн санхүүжилтийн асуудлыг оюутны сургуулийн төлбөрийн асуудлыг шийддэг байсан. Тухайлбал зөвлөлт тураад тус байхад бүгдээрээ Монгол ард ус гэж байхад бол 200 гаруй мянган залуучуудыг зөвлөлт тураад тус сургасан байдаг. Зөвлөлт тураад тусаас хөнгөлөлтөд зээл авч. Тэгэхээр тэр боловсон хүчний бэлдэх асуудлыг анхааралтай хандж ирсэн байна. Оюутнаас үл өөрөөс нь аав ээжээс нь гэр бүлээс нь ямар ч зардал гардаггүй. Яваад сурдаг, тодорхой мэргэжил эзэмшдэг, сураа зогсохгүй, мэргэжил эзэмшээ зогсохгүй, тэр сурах хугацаанд стипенд буюу оюутны цалин авдаг байсан. Азербайджан яг тэгж байна. Тэгтээ сайн оюутнуудад дэмжиж штэ. Тэр шалгалтын эсэлтийн шалгалтын тодорхой босго тавиад тэрнээс дээш оноо авч чадвал чи одоо үнгүү сурна гэж. Манайх бас тэгж зохицуулууд яасан гэж би бодож байлаа. Жишээл нарийн мэргэжлийн инженер бидийг те нарийн мэргэжлийн эмч нарыг орчин үеийн одоо дэвшилтэд технологитой холбоотой ийм хүмүүсийг тодорхой босго тавиад тэгээд тэр шалгалтаа тэр босгоог давууж өгч чадах юм бол оюутны зардлыг улсаас өгдөг. Дээр нь бүр цалин өгдөг байвал яасан гэж. Яагаад би ингэж санаа зовж боддгоо гэхээр биеэр суугаасаа энэ боловсрал гэдэг юм бол зүгээр нэг хувийн хүний зардлын асуудал биш юм. Энэ улс орны боловсон хүчин хүний нөөцийг бэлдэх цаашдаа бол ер нь тусгай тогтолттой холбоотой хамгийн чухал асуудлын нэг гэж үзэж байгаа учраас хамгийн чухал асуудал дээрээ төр засаг бас мөнгө гаргахгүй бол дандаа хувь хүн дээр хүүхд дээр нь эсвэл аав ээж дээр нь өрүүлээд байхад бол энэ зохимжгүй. Тэгтэл бүгдээрээ хятад улс, Оросын холбооны улс жишээл манай оюутнуудыг өөрсдөө хятадын засгийн газрын мөнгөөр, Оросын засгийн газрын мөнгөөр сургаж идэг. Бид болохоор өөрийнхөө засгийн газрын мөнгөөр оюутнуудаа сургахаас харамлдаг. Тийм мөнгө байхгүй гэж хэлдэг. Үнээр дээр байгаа. Тэгээд тэр оюутнуудаа дэмждэггүй. Тэгэхээр нэг оюутнууд нь зээл авдаг. Тэгээ одоо өнөөдөр зээлийн ихэнх хувь нь за нэлийн том хэсэг нь бол тухайн айлын тэр хүүхдийн сургалтын төлбөрт явж шít. Тэр айл ягаад ингэж өрөнд унаад байна? Ягаад энэ зээлийн доороос өндийч чадахгүй вэ гэхээр тэр хүүхэд бол 4 жил сурж байна. Хоёр дахь хүүхэд нь 4 жил яхаа сурна. Гурав дахь хүүхэд нь 4 жил сурна. Тэгэхээр одоо тэр төлбөрийг дааж чадахгүй айл бол тэр хүүхд төрүүлэх үү? Үгүй ээ. Бид одоо энэ сургалтынхаа төлбөрийг төлж чадахгүй юм чинь одоо 3 4 5 6 7 8 хүүхд төрүүлж чадахгүй шүү дээ. Нэг хүүхд төрүүлэл их юм. Хоёр хүүхд төрүүлэл их юм гэж ингэж л хандна. За хоёр дахь асуудал бол энэ Азербайджанчууд өөрсдөө ярьж байна. За бид одоо ийм маягаар байгалийн баялгаа зохицуулж ирж чадсан учраас бид их хүчтэй улс бол чадсан сүүлийн үед. Тэгээ Армени Азербайджан хоёрын хооронд бол Карабах гэсэн уулын Карабах гэсэн бүс нутгийн тэр одоо нэг хэсгийн талаар олон зуун жил, олон 10 жилийн маргаа явдаг. За яг олон улсын хууль тогтоомжоор бол Карабах бол уулын Карабах бол Азербайджаны нутаг дэвсгэр багтна гэсэн юм шийдвэр байдаг. Тэгвэл тэнд армянууд амьдарч байгаа учраас бол Армени улс бол тэр одоо Нагорны Карабах буюу уулын Карабахаа дэмждэг. Тэр нь тэгээд өөрөө бие даасан улсууд ингээд өөрийгөө зарлцсан. Хинч хүлэн зөвшөөрөгүй ч гэсэн өөрийгөө зарлцсан. Тэгээд тэнд байсан Азербайджанчууд нь Нагорны Карабах буюу уулын Карабах гэсэн тэр газараас ингээд хөөгдөд дугдаад тэгээд Азербайджан дотроо Азербайджанчууд дөрвөсөд болцсон. Тэгээд 90-ад оны ихэр болсон дайн дайж мөргөлдөөн, зэвсэгт мөргөлдөөний харамсалтай нь үр дүнд бол олон мянган хүн өгсөн байна. За ингээд дөрвөсөд Азербайджанчууд Азербайджан дотроо дөрвөөд тэр Нагорны Карабах буюу уулын Карабах гэсэн тэр газар маань өөрөө тэр тэнд амьдарч ирсэн армянуудын бидэлд очсон байна. Олон улсын одоо тогтоосон нэгдсэн үндэсний байгууллагын тогтоосон шийдвэрээр энэ бол Азербайджаны нутаг дэвсгэр юм а гэд. Тэгээд саяхан одоо тодорхой саяхан гэж хэлж болно хэдэн жилийн өмнө Азербайджан энэ нутгаа буцааж авсан. Их хүчтэй аримтаа болсон байна. Туркууд их туссан байна. Армаа сайн бэлтгэх. За тэгээд зэвсэглэх. За тэгээд Турктэй цэргийн хамтын ажиллагаагаа сайн хөгжүүлж чадсан байна. Тэр бүхнийг хийх мөнгө бас Азербайджан байсан байна. Тэр байгалийн баялгаа зохицуулж чадсан учраас зөв зохицуулсан учраас
Тийм учраас бол одоо нутгаа буцааж авлаа гэд нэлээд сэтгэл санаа нь бол их өөдрөг болцсон. Ирээдүгийг сайхан өөдрөгөөр харж байгаа тийм нийгэм байна. Өөртөө ярьж байгаа л да хэрв одоо энэ байгалийн баялагийг хувийн компаниуд өгсөн бол тэр хувийн компаниуд л байж нь Азербайджаны төр засаг бол ийм хэмжээний мөнгөтэй байхгүй учраас оюутнуудаа бид сургах чадахгүй. Дээр нь ингэж нутгаа буцааж авч чадахгүй. Ийм л байх байсан ба даа гэж. Тэр утгаараа энэ байгалийн баялаг гэдэг бол ерөөсөө тусгаар тогтолтой холбоотой баялаг юм байна. Азербайджан бол бас одоо 20 дугаар зууны ихээр байгалийн баялагийг хувийн компаниудаар хувь хүмүүсээр дамжуулж эсвэл гадаадын хүмүүст өгч бас нэг хэсэг явсан. Тэгээ баян хүмүүс Азербайджан зөндөө байсан. Баяжсан гадаадах их байсан. Тэгээд энэ түүхийн үйл явцад бол төр нь өөрөө төрийн өмч гэдэг үндсэн хуулийнхаа заалтаа нийцүүлээд тэгээд төрийн компани байгуулад байгалийн баялгаа хамгийн зөв зүйтэй зохицуулъя гэж хэлээд ингээд ажиллаж болж байна гэж ингэж хэлж байна. Тэгэхээр яг энэ Бакугийн хоёулаа нэгэнт байгалийн баялаг руу яриа орчлоо. Тэгэхээр тань дээр хэлсэн үгийн бас асуух асуулт байгаа. Гэхдээ тэрийг дараа нь яриа гэж бодчих. Эхлээд нэгэнт энэ орцсон сэдв буюу байгалийн баялагын асуудлыг илүү яриа гэж. Монгол улсын үндсэн хуулийн дээр байгалийн баялагын тухай бол бас тодорхой ойлголт зүйл залтууд байгаа. Гэвч нөгөө энэ хуулийн дээрх ойлголт нөгөө талаас ашигт малтамлын тухай хуулийн дээрх бичсэн хоёр их зөрүүтэй юм уу да гэж ингэ зүгээр ажиглагддгийг. Энэ дээр таны байр суурь ямар үгдэх юм бол үнэхээр яг үндсэн хуулийн дээр байгалийн баялаг бол бүх ард түмний өмчөө буюу төрийн өмчөө гэдэг ингэ бичсэн байгаад байдаг. Гэтэл лиценз олгох болохоор хэн нэгэн эрх мэдэлтэн хэн нэгэн хувийн компани эсвэл гадны нэг компани эзэмшил болоод байдаг. Ингээд энэ дээр нэг юм асуудал үүсээд нөгөө байгалийн баялагын ашиглах, тэгш хуваарлах гэдэг энэ ойлголт маань улам бүдгрээд байгаа. Сүүлийн үед бас арай нэг жоохон ирчтэй яригадаад байна уу да гэсэн юм зүйлээ. Энэ дээр бас яг таны хувьд улс төрчийн хувьд ер нь ямар байр суурьнаас ханддаг юм бол? Тэгэхээр би бол энэ байгалийн баялагийг бол яг үндсэн хуульд нийцүүлж ойлгодог хүн. Одооны үндсэн хуулийн 6-гийн 1-д бол байгалийн баялаг бол ард түмний мэдэлд төрийн хамгаалтанд байна гэсэн ийм зохицуулттай. 6-гийн 2-д анх байсан хуулиар нь бол энэ бол төрийн өмч мөн гэсэн. За тэгэхээр сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр бол нийтийн өмч гэсэн ийм бас өмчийн хэлбэрийг гаргаж ирээд төрийн өмчтэй хамт байна, нийтийн өмч болно. За тэгээд дээр нь энэ бол ашиг нь одоо дийлэнх нь Монголын ард түмэнд нийтийн хэрэгжит нийцсэн байх ёстой гэсэн утга агуулга бүхий нэмэлт өөрчлөлт орсон. За энэ байгалийн баялагын тухай асуудал бол харамсалтай нь Монголд бол тийм эрүүл сарвал биш маргаан бие бинийгээ үзий ядах одоо бараг энэс болж нэгнтэйгээ бүр хончор болох тийм хэлбэрл ороод байгаа нэг харамсалтай байна. Энэ бол яг одоо дэлхийд байдаг л маргаан. Энэ бол Монголд ч байгаа юм биш. Тэгэхээр бид нар бол манай улс төрчид бол энэ маргааныг бол үжил баримтлалын ялгаа эрүүл сарвал маргаан явуулаад тэгээд ард түмэн өөрөө шийддэг байх хэрэгтэй хагалж. Тэгэхээр бид нар ард түмнэрээ шийдвэрлэхгүй ард түмэндээ тулгаад ийм байх ёстой гэд тэр хилцүүлгийг жишээлбэл одоо хийхгүйгээр бие бинийгээ доромжлоод хэлэхгүйгээр муухай хараагаад ингэж явж байна. Энэ бол буруу гэж үзэж байгаа юм. За энэ юунаас эхэлдэг гэхээр бол 2009 оны одоо сонгуулийн дараа ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намайг одоо лоббираар унгаачаад тэгээд энэ байгалийн баялагийг авах гэсэн манан бүргэлийнхэн бол улаарад тэгээд заавал одоо энэ байгалийн баялагийг бол 6-гийн 1-ийн дагуу ард түмний мэдэлд төрийн өмчт байна. За дээр нь одоо төрийн хамгаалтанд байна, төрийн өмчт байна гэсэн энэ зүйл залтыг одоо хэрэгжүүлэх ёстой гэж үзэжсэн хүний шоронд хийжээж тий намайг шоронд хийжээж тий элбэг дөрчтөнгууд тэгээд энэ асуудыг бол одоо ингээд нэг мөсөн хаая. Одоо энэ байгалийн баялаг бол төрийн өмч байна, ард түмний мэдэлд байна гэдэг энэ зарчмыг бол ерөөсөө ингээд маргаангүйгээр хаая хэдийгээр үндсэн хуульд ингэж бичсэн байдаг ч гэсэн тэрийг бол бид захиран зарцуулах бол тухайн үеийн засгийн газрын шийдэх асуудал гэдэг маягаар гуйвуулж ойлгоод тэгээд энийг ингэж зохицуулъя гэж бодсон. Тэгээ би хэлж ирсэн тэр үед нь үгүй ээ энэ бол одоо инх хоёрыг шоронд хийлээгээд асуудал шийдэгдэхгүй. Энэ бол бүх дэлхийд энэ байгалийн баялаг гэдэг юм бол ард түмэн их өөрөөр үздэг юм аа. Бусад өмчөөс нь ялгадаг юм аа. Бусад өмчтэй бол ард түмэн их маргалдаг. Энэ жишээ нь сандлыг бол хүн хийсэн байна. Энэ бол жинхэнэ баялаг. Энийг баялагч бүтээсэн байна. Энийг хийсэн компани эсвэл энийг хийсэн хүн өөрөө баялаг бүтээсэн байна. Байгалийн баялаг бол баялаг бүтээгч биш. Байгалийн баялаг тэртээ тэр газар дээр алтанд байна. Тэр геологийн хайгуул шинжлэх ухааны дагуу ингээд ашиглахлаар тэдэн тонн алт байж штэ. Тэдэн сая тонн зис байж гин. Тэрийг Монголын ард түмэн бас мэдж гин.
Эрдэнтийн одоо уур хагнихээс өмнө монголчууд чинь тэнд оюун олддог. Өшөө одоо эрдний чулуу олддог учраас Эрдэнтийн овоо гэж ингэж мэдчихсэн ба шүү дээ. Оюун толгойг бол Монголын ард түмэн бас мэдчихлээсэн байна. Огт монголчууд мэдэхгүй биш. Тэнд оюун олддог байсан учраас оюун толгой гэж нэрлсэн байна. Тэгээ оюун олддог газар бол юу гэдэг юм бэ гэхээр бол зис байдаг. Тэ? Тийм учраас бол монголчууд огт мэддэггүй байсан. Бид л олчлоо гэдэг бол худлаа. Хоёрдугаарт бол энэ баялаг тэр дор байна гэдгийг ард түмэн мэдж байгаа учраас ард түмэн тэрийг нийтийн эрх ашигын төлөө захиран зарцуулахгүй бол зогсуулахгүй бол үргэлжийн гомдолтой байдаг. Тэгээ энэ хоёрыг шоронд хийсэн ч гомдолтой байна, хийгээгүй ч гомдолтой байна. Тийм учраас бол энэ асуудлыг бол бид нар бол тийм заавал нэгнийгээ шоронд хийх маягаар биш. Зөв эрүүл сар бол мэтгэлцээд маргалдаад тэгээ ард түмэн хаглан шийддэг ийм зарчмаар шийдье гэж л би боддог юм. За би бол ямар талд нь байдаг хүн бэ гэхээр бол энэ өмчийн тухай ойлголтыг бол арай жоохон нарийн зохицуулъя. Зөвхөн хоёр өмч байдаг. Эсвэл төрийн, эсвэл хувийн гэдэг одоо ийм бүдүүлэг ойлголтоос салъя. За энд бол дундын өмч гэдэг ойлголт байна. За хувийнх байна, төрийнх байна, дундын өмч гэж байна. Дундын өмч гэж юу юм бэ гэхээр бэлчээр. Тэр бэлчээр дээр одоо нэг айл ганцхан тэр бэлчээрийг эзэмшээд эсвэл өмчлөөд явж болохгүй бэлчээр хувьчилж чаддгүй шүү дээ. Яагад гэвэл тэр өвөл зуд болно. Тэ? 100 гам болно. Тэгэхээр тэр бэлчээр чирвэл зудтай газар бол тэгээд мал маллах аргагүй болно шүү. Тэгэхээр өөр газар очиж тэр малаа бэлчээр гарна. Тэгэхээр тэр бэлчээрийг хувьчилсан байвал бөөн хэрүүл маргаан болно. Тэрнтэй адилхан байгалийн байдал бол бас л дундын өмч байх хэрэгтэй. Дундын өмч гэж. Тэгэхээр энэ нэгэ цаашаа яваад дундын өмч гэдэг чинь юу юм бэ гэхээр бол арай жоохон нарийн ингээд гүнзгий үсэх юм бол энийг бол төрийн өмч, дундын өмчийг нэг хоёр өөр гэж бас заримдаа ойлгодог. Яг хэлбэрийн хувьд бол үг хэлгийн хувьд бол өөрч боловч орчин үеийн нөгөө төр гэж юу юм бэ гэдэг ойлголт хөгжиж байгаатай холбогдуулаад дундын өмч бол төрийн өмчтэй ойрхон очиж ингэж буугаад байгаа. Яг тэгвэл дээр үед бол төр гэдгийг бол хаан гэж бодож ирсэн байна. Тэгээ хааныг одоо бурхан сонгоод энэ мундаг хаанд энэ одоо хувь заяатай хүнд эдний удамд энэ утгыг энэ ард түмнийг өгччихье гэж. Тэгээ Бельгийн хаан бол одоо Бельгид байгаа мөртөө дээр үед бол Конго гэдэг улсыг Бельг эзлээд тэгээд Конго гэдэг улс бүхэлдээ Бельгийн одоо хааны өмч гэж ингэж ойлгож ирсэн байна шүү дээ. Тэгтэл тэр буруу юм байна гэдэг ингэж ойлгосон байна. Хаан улс орноо өмчилж болохгүй юм байна гэж. Тэр хоцрогдсон хаан улс орноо өмчилдэг гэдэг ойлголтоос нөгөө royalty гэдэг ойлголт бий болсон. Тэр royalty гэж ярьдаг шүү дээ. Байгалийн баялагийг ашигласны төлбөр гэж байна тий. Тэрийг бол одоо хааны хувь гэж. Хаан өөрөө хаа байсан Бельгид байгаа хаан Конгод байгаа одоо байгалийн баялагийг ашиглах, тэнд хөрөнгө оруулах тийм одоо зав байхгүй. Дэндүү хол байгаа учраас ямар нэгэн компанид эрхээ шилжүүлээ. За чи миний өмнөөс тэр Конгод байгаа алтыг байна уу, зисийг байна уу олборлоо. Тэгтээ чи надад миний тэр хувийг өг гэж тэгээ royalty гэж юм ойлголт гарч ирсэн байна. Тэрнтэй адилхан төрийн өмч гэдэг ойлголт чинь энэ одоо үндсэн хууль одоо хаан гэдэг чинь өөрөө улс орны өмчлөдөг нь хүн мөн үү биш үү гэдэг ойлголт чинь ингээд давхар хөгжсөөр угаад одоо хүндрэлтэн 20 дугаар зууны төгсгөлд 21 дугаар зууны ихэнд юу гэж ойлгож байна гэхээр бол төрвөл хаан биш, нам биш, олигархууд биш. Эсвэл эрх мэдэлтнүүд мөнгөтэй хүмүүс нийлсэн ийм одоо бүлэглэл биш, манан биш. Ерөөсөө төрвөл ард түмэн гэж. Яг бол ард түмэн өөрөө төрийг сонгодог. Тийм ч учраас үндсэн хуулийн дээр яг тэгээд тодтоод өгсөн шүү дээ. Тэгэхээр одоо хаан бол тэр Бельгийн хаан бол сонгогдохгүй шүү дээ. Тэр удамаараа ингээл ерөөсөө төрөхдөө л хаан одоо угсаа залгамжлж хунтааж болж төрөөл тэгээд том болохоор хаан болчдөг. Тэгвэл орчин үед энэ төрийн тухай ойлголт, төр засгийн тухай ойлголт өөрчлөгдөөд төр засаг бол хаан биш, нам биш, манан биш, бүлэглэл биш, энэ бол ард түмэн юм байна гэж ингэж ойлгосон байна. Энэ ойлголтод нийцүүлээд тэр төрийн өмч гэдэг ойлголт чинь дундын өмч гэдэг ойлголттой ч ойрхон очсон байна. За жишээ Норвег бол одоо хамгийн баян улс. Нэг хүн ногдсоо дотоодын бүтээгдэхүүн нь бараг $130,000 байна. Дэлхийн номер 1 орн 130,000. Яг тэгвэл байгалийн баялгаа бас зөв зөвтэй зохицуулж чадсан. Stad Soil гэж одоо Норвегийн компани, төрийн өмчийн компани энэ байгалийн баялагийнхаа бүх лицензийг аваад тэгээд өөрөө олборлоод, өөрөө борлуулад, өөрөө өмчлөөд явж байгаа. Тэр орлогоо
байгалийн баялагдаа цуглуулад тэрийг одоо тэтгэврийн сан гэж нэрлээд тэр тэтгэврийн санд одоо нэгээс бараг 2 тэрлион доллар буюу нэгээс 2 их 80 доллар цугларж штэ. Тэгэхээр тэр утгаараа Норвегийн ард түмэн бол тэтгэврийнхаа тухай санаа зовхгүй байна. Дээд боровсролын Норвегийн засгийн газар дааж байна. Эрүүл мэндэнд бас эрүүл мэндийн үйлчилгээ нь үнэгүй. Орон сууцны асуудалд төр засаг дэмжлэг үзүүлж байна. Тийм учраас бол энэ байгалийн баялагын тухай ойлголт төрийн тухай ойлголттой хамт хөгжих ёстой юм. Тэгэхээр манайх бол одоо харамсалтай нь энэ бүхнийг ойлгоогүй. Өөрсдөө төр засаг гэж боддог дарга нартай байх юм уу? Эсвэл төр засаг гэж боддог намтай байх юм уу? Эсвэл төр засаг гэж боддог эрх мэдэлтнүүд ба хувийн одоо томоохон компаниудын нийлсэн манан бүлэглэл байх юм уу? Тэд нар одоо бид нар бол ард түмнээс өмнө ард түмнээс илүү эрх мэдэлтэй гэж бодож тэгээд энэтэй холбогдуулж өмчийг ч бид нар давуу ирэхээр авах ёстой гэд байгалийн бэлгийг өөрсдөө аваад байна шүү. Тэнгүүтэл чинь нэг юм сонин ойлголт болоод нөгөө талаасаа юу гэдгийг хуулийн дээрээ хүртэл энэ дээр хийж яагаад авцсан юм шиг юм дүрзэг ажиллаж. Тэгэхээр энэ бол дундын өмч гэдэг ойлголт маань өөрөө хөгжих ёстой. Төрийн өмч дундын өмч хоёр бол хоорондоо ерөөхдөө бараг агаар нэгэн адил юм байна гэдэг ойлгох хэрэгтэй. Хувийн өмч гэдэг бол одоо хувь хүн өөрөө үйлдвэрээ тэгээ барьсан үйлдвэрээ тэр үйлдвэрийнхаа бүтээгдэхүүнийг хувьдаа авах хэрэгтэй. Тэрийг хийж булаацлах хэрэггүй. Тийм учраас байгалийн баялагын тухай төр засаг энэ байгалийн баялгаа үндсэн хуульд нийцүүлж буцааж авах гэж байгаа бол энийг одоо хувийн өмч рүү дайрч байгаа гэж хэлж болохгүй. Энэ бол зүгээр хууль засж байгаад өөр чинь хэлдгээр хууль засж байгаа тий хувилдж жагаад эсвэл хууль зөрчиж жагаад одоо бүлэглэлийн нэгэн төлөөлөгч болсон компанид ч юм уу хүнд очсон баялагийг тэр хуулийн завхарлыг засаж эсвэл хууль зөрчсөн байдлыг тогтоож буцаж төр өөрийнхөө өмчлөлд авах гэж байгаа. Үнээр дээр төрийн өмч гэдэг бол ард түмний өмч гэж ойлгох хэрэгтэй. Яваантай төрийн өмч гэдэг ойлголтыг бол ард түмний өмч гэж засах хэрэгтэй. Тэгээд энэ ард түмнийхээ мэдлэлд энэ байгалийн баялгаа өгч байгаа үйл явцыг бол хувийн өмч рүү дайрчгаад дайрат гэж ерөөсөй ойлгож болохгүй. Тэгтэл харамсалтай нөгөө дундын өмч гэдэг ойлголтыг ойлгодоггүй улсууд зөвхөн төрийн өмч ба хувийн өмч гэж ойлгодог улсууд бол маргалдаад энэ байгалийн баялагийг бол адилхан хувийн өмч. Тийм учраас бол энэ байгалийн баялагийг бол төрд буцааж авах чинь ард түмэндээ буцааж өгөх чинь гэдгийг эсэргүүцээд тэгээд тэр хувийн компаниуд дайрчих юм шиг гэж мушгин гуйлж дайраад тэгээд чиний одоо сандлыг булаасантай адилхан чиний одоо өмчийг булаасантай адилхан тэр байгалийн баялагийг булааж гинэ гэж ингэж худлаа тийм ажилтгал бий болгоод тэгээд тэр хүмүүсийг одоо хамгаалах ч юм уу өмгөөлөх ч юм уу ийм одоо буруу үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энийг зүгээр заавал нэг шород хийх маягаар биш. Сайхан ингэ мэтгэлцээд тэг ард түмнээрээ санал хураалах хэрэгтэй. Энэ байгалийн баялаг тэртээ тэргүй тэр хэн нэгэн хүний оролцоогүйгээр бий болсон баялаг нийт ард түмний өмч мөн үү? Эсвэл тэр одоо онцгой зөвшөөрлийн янз янзын сайн мууарга хэрэгжилж байгаад хууль засж байгаад хууль гуйвалж байгаад хууль зөрчиж байгаад авцсан хүний өмч мөн үү гэдгийг бол ард түмэн хагалга л дээ. Тэгэхээр би бол одоо ард түмэн энэ дээр бол шудраг шийдэх ёстой гэдгийг хүлээж байгаа. Ард түмэнд ийм санд асуулга явуулаач гэх юм бол ард түмэн мэдээж хэрэг ард түмний өмч мөн гэж ингэж дүгнэх хаах гэж бодож байна. Норвегийн жишээнийг баталж байна. Катарын жишээнийг баталж байна. Азербайджаны жишээнийг баталж байна. Тийм учраас энэ бол философийн асуудал. Энэ бол өмчийн тухай ойлголтын асуудал. Зөв буруу ойлголтын тухай асуудал. Түүнээс баялаг бүтээгчээс ямар нэг юм булааж байгаа эсвэл булаахгүй байгаа тухай асуудал ерөөсөө биш юм аа. Тийм учраас бид нар одоо яаралтай энэ одоо байгалийн баялагийг бол ард түмний мэдлэлд буцааж өгөх ёстой. Хууль зөрчсөн байвал одоо энэ хууль зөрчсөн үйл ажиллагааг бол тасан зогсоогоод тэгээд жинхэнэ одоо ард түмнийх нь өмчөнд нь төрийнх нь өмчөнд нь үндсэн хуулиндаа нийцүүлж энийг авах ёстой. За жишээгээд хэлэх юм бол жишээ одоо хамгийн сүүлийн үед бол маргалдаад байгаа асуудал энэ ухаан удгийн асуудал байх шиг байна. Тийм байна. За ухаан удгийг бол би бас нэг дэндүү сайн гэж хэлэх нь юу юм? Гэхдээ ямар нэгэн байдлаар бас мэднэ. Тэгээ ер нь бол бас энэ ч нөгөө төрлөө авах процесс бол таны үед бас яг ингэж ажиллаж байгаа төрлөө одоо гэдэг юм уу төрийн өмдөлт авах энэ зүйл бол эхэлжсэн байлээ л дээ. Ингээл яг одоо мэдээд юунуудыг харж хахад нөгөө талаас нь энэ эрх мэдэлтнүүд маань эсвэл энэ хуулиар хулгай хийж сурсан нөхдүүд маань хуулинд оруулцдаг. Эхэлж гэрчлэгээ бариагүйгээд ирсэнд нөгнөөгээд ингээд байгалийн баялагийг нөгөө хэдэн хүн автсан ийм л дүр зураг Монголд байгаад байна л. Тэгэл нөгөө монголчууд маань алтан дээр суусан гуйлагч ингээл бухимдаад байгаа шалтгаан юм байна шүү. Тэгэхээр би бол бүр дээр үе гэх юм уу одоо бүгд найрамд Монгол ард улс байхад 90 оноос өмнө энэ 5 толгой ордыг бол судлаад энд бол асар их хэмжээний сайн чанарын нүүрс байна гэдгийг төсвийн зардлаар
тогтооцсон байна. 5-аас 6 тэрбум тонн хэмжээтэй когч нүүрс байна гэж. За тэгээ 90-ад онд хэлсэн. Дэлхий бужигсан. Тэгээд Монгол улсын одоо геополитикийн байдал өөрчлөгдсөн. За тэгээд дээр нь одоо харьцангуй далаад гарц хүү 2 том гүрнээр хүрээлэгдсэн юм оронд бол бас байгаль холын хувьд бол нэлээд хадуухан байгальтай цагууртай юм газар. Тэгээд би санаж байгаа. 92 онд одоо очир утгаа ерөнхийж байхад бол би соёлын сэргээд тэр альчлалын бүрэлдэхүүнд явжлаа. 94 онд очир утгаа энтэг улсад альчлалыг би бас соёлын сэргээд бүрэлдэхүүнд явжлаа. Очир утгаа тэр үед чинь төрийн одоо ерөнхийлөгчийн хувьд бол энэ 5 толгой ордыг та нар хөрөнгө оруулж Монголын төр засагтай хамтарч ашиглаач гэдэг сандыг Оросын талд ч тавьж ирсэн. Би өөрөө чихээр сонсч байсан. Тэр нь энтгийн талд ч тавьж ирсэн. За тэр Оросын тал бол өөрөө Орос тэр үед чинь бужигдсан юун гадаад хөрөнгө оруулах битгий хил байсан. Энтгийн тал ч гэсэн дөнгөж одоо тэр Нарасим Хараав гэдэг ерөнхий сайдын үед бол дөнгөж одоо энэ техник бас нэг одоо шинэ нөхцөл байдал дасаж нэг хөгжихдээ бодгоо тодорхойлж ирсэн учраас бол тэд нар зүгээр сонсоод өнгөрсөн. За тэгээд 90 он гэд бужигдсан. 97 онд бол арчсан холбоо эвсэл засгийн эрхэнд байхдаа байгалийн баялагтай холбоотой ашигт малтуултай холбоотой хуулийг нэмэлт өөрчлөлтөөсөн. За тэр нэмэлт өөрчлөлтөөрөө бол хэн хамгийн түрүүн лиценз авах өргөдлөө өгнө. Тий 14-1-д байгаа бах. Тэр одоо 97 оны тэр ашигт малтуулын тухай хуулийн 14-1-д байгаа бах. Хэн хамгийн түрүүн гүйжирнэ өргөдлөө өгнө. Тэрэнд лицензийг шууд өгнө гэсэн ийм зохицуулт хийсэн. За тэгэхээр ингээд бодъё даа бүгдээрээ. За ийм одоо зохицуулт орчлоороо яах вэ? Хамгийн түрүүн ашигт малтмарын хэрэг газарт байгаа хүмүүс тэр мэдээлэл ямар лиценз нь хамгийн их одоо нөөцтэй вүлээ гэдгийг мэднэ шүү дээ. Тийм биз дээ. Эсвэл тэдний найз мэднэ. Найз нар мэднэ. Тэгээд тэр утгаараа тэр ашигт малтмарын хэрэг газрын дарга нар тэдний найз нар бол тэр хамгийн ашигтай лицензүүдийг авцсан. Тийм хуулинд зориуд тийм зохицуулт хийгээд авчиж штэ. Тэгэхээр энэ хуулиар дамжуулж ийм одоо өөртөө давуу эрхийг бий болгож түүнээс жирийн одоо дорж долгор гэдэг хүн бол тэр 5 толгойн доор хэдэн тонн нүүр сугадгийг мэдэхгүй шүү. Тэгэхээр өргөдлөг чадахгүй. Эсвэл өгсөн ч тэр хойно өгнө. Тэгээд чамааг бол хоцорцоо. Чи тэдэн сарын тэдний өдөр тэдэн цаг тэдэн минут тэдэн секунд өгсөн байна. Тэр ашигт малтмын газрын дарга бол хамаагүй түрүүн өгсөн учраас хуулиараа бол түрүүн авна гэдгээрээ авцсан байна гэж. Ингээд одоо түүх ихсэн байх нь биш үү те. Ингээд 5 толгой мэтийн хамгийн ашигтай одоо энэ лицензүүдийг бол тэр мэдээлэлд ойрхон байсан хүмүүс ашигт малтмын газрын дарга нар удирдлагууд тэгээд тэдний найзаар авцсан байна. За тэгээд энэ 5 толгой гэдэг орд бол үнэхээр гайхалтай орд гэдэг бол бүгдээрээ мэдчихсэн. Тэр цаг нь болохоор бол энэ бол үнэхээр одоо гайхалтай баялаг ашиг орлого ашиг авчирна гэдэг нь ойлгомжтой байсан. За тэгээ би ерхий сайд болоод энэ асуудлыг бол эхлээд нэг судалгүй тэр чинь тэр үед л арчсан холбоо эвсэл бол улс орны удирдлагатай харамсалтай одоо олигтой удирдах чадаагүйс болоод цалингаа тавьж чаддгүй, тэтгэврээ тавьж чаддгүй, төсвийн одоо төсвийн орлогын нэрсөө бүрдэхгүй, олон улсын валютын дэлхийн банк гэдэг байгууллагын одоо тусгай анхааралд орсон, хараанд орсон. Энэ бүхнийгээ засах ажил дээр бол бид эхлээд ажиллаад тэгээ одоо ингээд хөрөнгө оруулалтыг татъя гэхээр байгалийн баялаг байна гэж. За тэгвэл байгалийн баялаг дээр гадаадын хөрөнгө оруулъя гэсэн санал хэлж эхэлж байгаа. Тэгээд үүссэн чинь улсад ямар ч лиценз байдаггүй. Тэр бүх нөгөө ашиг бүх лиценз тарцсан. Тэгэхээр яагаад тарцсан бэ гэж чинь сая нөгөө миний хэлдгээр төрүүлж ирсэн авц юм аа хөө гэд. Оо за гэдэг. Тэгээд би эн чинь яаж буцааж авах вэ? Тэгэхээр худалдаж авах жишээ янз янз. Тэгээд судалдаа эн чинь хэний зардлаар хизээ судалгааг нь хийгээд энэ нөөцтэй гэдгийг тогтооцсон юм бэ гэсэн чинь улсын зардлаар төсвийн хөрөнгөөр геологийн хайгуул хийгээ нөөцийн тогтооцсон юм байна гэдэг. Тэгэхээр би ч нэг юм бодож шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч хүн. Ерөнхий сайд хүн. Өө эн чинь ерөөсөө улсын зардлаар геологийн хайгуул хийгээд тэгээд нөөцийн тогтооцсон ордыг бол улс л захиран зарцуулах хэрэгтэй юм байна. Ховд өгдөг нь буруу байжээгээд. Тэгээд тэр үед бол одоо Сөв Батулд тав хүмүүс сайн мэднэ. Сөв Батулд бол энэ лиценз эзэн байсан. Түүний компани. Тэгээд би Сөв Батулдтай ярьсан. За энийг одоо ингээд буцааж өгөх ёстой гэж. За мэдээж хэрэг тэр чинь заагээд шууд өгчөөгүй. За тэгээд уулцсан, аргацсан, шахсан, шаардсан ингээд Сөв Батулд бол ойлгосон.
Гэтэ Сүбатулд бол өөрөө энийг бас нэг бизнесмен талаасаа бодож нэг хөрөнгө оруулалт татъя гээд за тэгээд улс төрийн хэл амыг даръя гээд ардын намын одоогийн ардын намын тэрүүгийн хувьсгалт намын арчилсан намын нөлөө бүхий хүмүүст бол тэр одоо энэ лицензийг эзэмших ажилд хамтран орооч гэсэн ийм санал тавиад тэд нар орцсон байсан. Тэгэхээр би бас бухимдаад үгүй юу гэсэн үг вэ? Ингэж болохгүй. Тий. Энэ чинь жинхэнэ нэг олигарх төв бий болж байна. Тэ? Ингээд эрх мэдэлтнүүд одоо энэ нэг албан тушаалтнууд тэгээд ингэж хамтраад ийм байгалийн байлгийг бол дундаа захиран зарцуулдаг нь буруу юм байна. Тэрийг тэр хүмүүсээ гаргах гэсэн. Тэгээд Сүбатулд бол гаргасан. Тэр хүмүүс. Гэхдээ яг мэдээж яг энэ их хоёр гэж одоо муухай хүн гэж хэлсэн юм уу? Энэ хоёрыг сайхан хүн гэж хэлсэн юм уу? Ямар ч гэсэн Монгол улсын ерөнхий хоёр одоо тэгж шаардж байна. Та нарыг гаргана гэсэн. Тэгэхээр би одоо тэрийг анзаараагүй тэр үедээ. Тэгвэл мэдээж хэрэг олон хүний дургуутад төрүүлсэн юм шиг байгаа юм. Тэд ч нөгөө үнэгүй юм авчаад маш их одоо ундахтай айгүй бол тэр мөвтөн болчлоо гэж зүрлж яхад нь одоо хоорондоо тэгж ярьж яхад нь тий би тэрийг одоо булааж авч байгаа юм шиг санагдсан байж магадгүй. Би бол булааж авсан биш. Тий би булааж авсан биш. Шудраг ёсыг тогтооё, үнэн зөвийг л тогтооё. Энэ байгалийн баялаг ард түмэндээ өгөх алхамд хийх гэж оролдож байгаа юм тэр. Гэтэл нөгөө хүмүүст бол дургуун хүрнэ шүү дээ. Нөгөө хүмүүс нь дургуун хүрсэн юм шиг байна. Би нөгөө сүүлд нөгөө шоронд орсон түүх мөхөө бодоод исэн чинь тэр хүмүүс чинь бүгдээрээ тэрний цаана ямар нэгэн байдлаар оролцсон юм уу эсвэл дугаа байсан эсвэл одоо мэдэн бодолсон ийм одоо байдалтай байсан учраас бол би тэгждэл гэж ингэж бодхоос арга байхгүй шүү дээ тий. За тэгээд төр засагт буцааж авсан. Тэгтэл баярын засгийн газар үед бол баяр ерөнхий сайд байж байхдаа би ерөнхийж байж байхдаа надад танилцуулсан. Энэ одоо ухаан худаг гэдэг хэсгийг энэ MCS-д өгөө гэж. Тэгтэн би дургуутсан. Үгүй болохгүй. Яагаад тэгж байгаа? Яагаад тийг салгаж байгаа? Нэгдүгээр салгаж болохгүй чинь том орд юм чи тий. Тийм учраас салгаж болохгүй. Хоёрдугаартууд эдэр юу ч хийгээгүй. Тэгээд яагаад ингэ авчиж байгаа гэхээр яхав одоо энд хөрөнгө оруулсан юм байна лээ гэж. Хөрөнгө оруулаагүй. Зүгээр лицензийн төлбөрийг төлнө гэж хөрөнгө оруулж байгаа биш. Тэрийг хөрөнгө оруулсан гэж тооцож болохгүй. Тэрийг зүгээр өөр одоо лицензийн төлбөрийг төлсөн гэж байгаа бол тэдэртээ тохирж байгаа лицензийн төлбөрийн зүгээр одоо мөнгөөр л буцаагаад өгч. Тэр бол амар их юм бас биш. Би бол бас харьцангуй сайн мэдэж байна. Өөрөөс чинь илүү мэдэж байна. Тэгэхээр энэ нь ингэж болохгүй. Энэ бол жинхэнэ албан тушаалын одоо хэтрүүлэн албан тушаалаа эрх мэдлийг хэтрүүлсэн. Хууль бус үйлдэл болно гэж хэлсэн. Тэгээ баяр бол тэгэхэд бол ерөнхий сайд багтаа би тэгвэл ингээд судалж байгаа танд тайлцуулъя гэж хэлсэн. Тэгээд намайг сонгоод одоо унгаасан шүү дээ. Энэ манангийнхан чинь. Тэгэхээр одоо араас нь нэгж хөөцөлдөх хүн байхгүй болцсон. Тэ би бол одоо тэрийг байсан бол нэгж хөөцөлтөргөө тэгээд тэр ухаан хуудгийг буцаах байсан байна шүү дээ. Тэгтэл тэгээд байхгүй болцсон учраас тэгээд ухаан хуудгийг авцсан. Тэгээд өөртөө тэрийгэ тайлбарлахдаа одоо их хөрөнгө оруулсан тэрний төлбөр давсан ч гэдэг юм уу те. Эсвэл хувийн өмч болгож болно гэдэг ч юм уу. Эсвэл одоо хувийн өмч рүү бити дайр гэдэг ч юм уу. Эсвэл хууль шүүхийн байгууллагын худалдаж аваад ч юм уу те. Эсвэл нам дотор өөрийнхөө төлөөний хүмүүсийг бий болгож улсын их хурлд гишүүн болгож суулгаад засгийн газар суулгаад тэгээ манан гэдэг бүлэглэлийг үүсгээд өөрсдийгөө хамгааруулад энэ одоо байгалийн баялагийг ард түмнээс булан аваад дээрэмдэж аваад хулгайлж аваад захиран зарцуулах ажлыг явуулж гисэн байхгүй юу. Тэгээд инхийн тулд бас дахиад нэг өөрчлөлт хийсэн баг. Үндсэн хуулинд юу гэж бичсэн баа? 6-гийн 1-д. Тэгээ 6-гийн 2-д одоо нэмэлт өөрчлөлтөө нийж татъя. 6-гийн 1-д бол ард түмний мэдл төрийн хамгаалалт гэсэн. Хамгаалтанд байна гэдэг. 6-гийн 2-д бол төрийн өмч гэсэн баг. За тэгээ нэмэлт өөрчлөлөөр нийтийн өмч гэж заарсан баг тий. Тэгтэл Ашигт малтны тухай хууль нэмэлт өөрчлөлт орохдоо 2006 онд ч тий. 2006-7 онд. Би нөгөө 5-7 ордыг л буцааж авах гал хөцөлж хооронд эдгээр бол одоо тэрийг энийг ерөнхийдөө ийм ажил хийжээ. Тэгэхээр бид нар бол одоо энийг яаж хуулийн дагуу өөрсдөө авч үлдэх үү гэдэг юм болж ирсэн байх юм шүү дээ. Тэгээд тэд нар бол юу хийсэн бэ гэхээр бол улсын зардлаар геологийн хайгуул хийсэн ордыг нөөцийн тогтоосон ордын одоо сонстоо 50 хүртэлх гэж байгаа 50 хүртэлх хувийн төр авч болно гэж. Төрийг өмчөд байлгаж болно гэж. Ингээд хуулиар хувьчилж байгаа байхгүй үндсэн хуулиар зөрчөөд. Тийм байна. Үндсэн хуулинд бол төрийн өмч байна гэж хаад ашиг малтны хууль нэмэлт өөрчлөлт оруулаад энэ манангийнхан чинь тий. Тэгээд бүр төрийн одоо өмчийг төрийн зардаар ард түмний татварын зардлаар төсвийн хөрөнгөөр хайгуул хийж хаад олсон том ордын 50 хүртэлх хувь гэж байгаа. Тэгэхээр 49.9 гэсэн үг шүү дээ. Төр өмчт байж болно гэд
тэгээд хувийнханд өгөх тийм одоо хууль эрх зүйн үндсээ бэлдэж штэ. За өөртөөх нь одоо зардлаараа геологийн хаагуул хийж хагаад тэгээд олсон бол 34 хүртэлх гэж байгаа шүү. Бас 33.9 гэсэн үг. Хүртэлх хувийг төрийн өмчөнд байлгана гэж ийм хачин одоо зохицуулт хийсэн байна шүү дээ. Тэгээд энэ бадан бүлэглэл бол одоо энэ байгалийн баялаг дээр бол маш их анхааралтай ажилласан байгаа биз. Бүр наривчтай ажилласан байгаа биз. Маш их шуналтай ажилласан байгаа биз. Маш их хууль зөрчиж ажилласан байгаа биз. Сая ингээл ярианаас бол ерөөсөө бүр хуулийг бүр яг өөрсдөө нийцүүлнэ гэдэг чинь их наривчилсан төлөвлөгөөтэй их зохион байгуулалт хийгдсэн байгаа. Тийм учраас тэр сонгуулаач тэр нийцүүлсэн байгаа. Сонгуулийг нийцүүлж тэ хэнийг унгаахав, хэнийг гаргаж ирэх, аль компани хүмүүсийг их хурд оруулах уу, ямар засгийн газар байгуулах уу гэдэг одоо энэ хүртлийг зохицуулж ийж энэ байгалийн байлгийг авч үлдсэн байна шүү дээ. Тэгээд тэр ухаан худаг гэдэг чинь 500 сая тонн. Зүгээр хамгийн багаар утад 500 сая тонн дээд зэргийн чанарын коогч хөнөөс баггүй. Тэгээд тэр хүмүүс бухимдаад байгаа нь үнэн шүү дээ. Чинь одоо 5 тоон өрөмн юм а гэж. Сүү гэж бодох юм бол өрөмн юм а. Тэр 5 толгойн ухаан удгийг чинь хөрөнгө оруулсан гэх нөгөө MCS-ийн яриад байгаа. Гэтэл тэр хөрөнгө оруулалтанд та хэлэхээр бол зүгээр лицензийн хэдэн төлбөр юм гэж. Гэтэл зарим хүмүүс юу гэж ойлгоод гэхээр тэр 5 толгойн хэсэг тэр ухаан удгийн хэсгийг тэд нар хайгаад олцсон юм шиг тий. 5 толгойгоос нэг тосдныг бас хэсэг дээр олцсон юм шиг ингээд хайгуул ийцсэн юм шиг. Ийм ойлголтыг бас зарим хүмүүс төрүүлээд тэр чинь 5 толгойд томор дотроо байгаа хамгийн одоо сор болсон хэсэг. Тэрийг одоо ингээд нөгөө өрбийн ингэж түүж иддэг. Энэ ордыг бол ер нь тэр дээрийн үеийн одоо геологийн тэр мундаг геологчид олж би тэдэрт бас уулзж ирсэн л да. Тэд нар ингээд олцоход ингэжсэн билээ. Зарим газар бол эрчим хүчний нөөц их байгаа. Одоо 6-7 мянган килокалори. Зарим газар бол 7-8 мянган одоо килокалоритой буюу одоо коогч нөөц гэж. Тэгэхээр бид нар бол зөвхөн коогч нөөцийг зараад тэр эрчим хүчний нөөцөө зарахгүй байх юм бол энэ орд бол өөрөө утгагүй болно. Тийм учраас энэтэй хольж зарах хэрэгтэй. Ингэж хольж зарж иж чинь жинхэнэ одоо 5 тэрбум юм уу 6 тэрбум нь бүгдээрээ борлогдож тэгээ олсон орлого нь бол одоо нийтдээ хэмжээний мөнгийг одоо Монголын төсөвд санд ингэ төвлөрүүлж чадна гэж. Тэгэхдээ харамсалтай нь энийг зөрчөөд энэ одоо мэрэгжлийн хүмүүсийн энэ санааг зөрчөөд нөгөө шуналдаа автаад хамгийн өрмийн хоорондоо хувааж аваад тэгээд нэг жоохон одоо энэс арай жоохон доогуур ихэд харьцангуй сайн чанартай ч гэсэн тэр өрөөмөөс нь арай доогуур тэр одоо эрчим хүчний нөөцийн одоо ингээд үлдээсэн байх жишээд. Тийм учраас энэ бол ерөөсө хууль зөрчсөн үйл ажиллагаа, үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа, энэ бол одоо зохион байгуулалттай манан гэдэг бүлэглэлийн хийсэн ажил. Тийм учраас одоо энийг яах ёстой вэ гэж хүмүүс асуугаад байгаа. Буцаагаал авах ёстой. Төрд авах ёстой. Тэрийг одоо Алтан гэрээ сайд ярьж байна. Би бас ягаад Алтан гэрээ сайд нөгөө шахаанд орохлоор аргагүй ихэн тэгж ярьсан байж магадгүй. Эний чинь нөгөө андуураад эсвэл зориуд мэдэн буллаад эний чинь нэг өмчрөө халтж байгаа юм шигээр худлаа тайлбарлаад тэгээд нэг хувийн өмчийг булгаад авах гэж байгаа юм шиг ингэж яриад байгаа байхгүй юу? Ингэж тайлбарлаад байна л да харин. MCS гэдэг тэр хувийн компани эзэмшиж байгаа тэр хөрөнгийг л хураах гэдэг. Төр юу гэж ингэж хурааж идэв. Ийм тохиол дэлхийд байхгүй ч гэдэг юм. Ийм зүйлээр үнэхээр дэлхийд байдаг юм уу? Эсвэл та одоо яг энэ дээр юу гэж тайлбарлах вэ? Тий. 6-гийн нэгэд бол төр өмч. Ард түмний мэдл 6 төрийн хамгаалтан байж байгаа. 6-гийн 2-д бол төр өмч байна гэж зарласан байна тий. Дээр нь тэгээд улсын зардлаар геологийн хаагуулж ордны тогтоосон байна. Дээр нь энийг бол хууль зөрчиж олгосон байна. Тэр бүх юм чинь юу вэ гэхэл энийг буцааж авахаас аргагүй байдал. Тэгэхээр одоо тэдэртээ хэлзээр хийгээд тэгээд одоо 34% чинь тэр хувийн 34% чинь бол одооний байгаа хуулиараа бол лувирдж одоо хувилдж хийсэн тэр хуулиараа бол геологийн хайгуулыг өөртөө хийгээд нөөцийн тогтоосон бол 34 хүртэл гэдэг байгаа шүү дээ. Улсын зардаар бол 50 хүртэл гэдэг байгаа. Тэгвэл ятгахнаа 50 хүртэл гэж ярих юм ягаад чи 34 гэж яриад юм л л дээ. Тэр бол одоо нөгөө хүнлэв ингэж зориуд ингэж бодлоготойгоор ингэж дайраад мөнгө төрөг төлж дайрчиж магадгүй. Эсвэл одоо арх түмний тарих толгойг эргүүл дайрч магадгүй. Ямар ч гэсэн одоо ингэ дайраад байхад тэр одоо хууль зүйн сайд бол нөгөө хуулиа хүртэл мартаад бодлоод тэгээд 34% тухай яриад хэлж ин л. Үгүй энэ бол зөвхөн буцаагаад авах хэрэгтэй. Тэгэхээр яагаад одоо энэ хувийн компани ажилчид яах вэ? Ажилчид яахчгүй одоо тэр Эрдэнэс Монголын мэдлж шилжээл ажиллаа хийн. Энэ ухаан худаг бол 5 толгой гэдэг том одоо ордыг ашиглалт дотор л ороод явна шүү дээ. Тэрэн дээр бол ямар ч одоо тэр одоо ажилчид халагдах ч юм уу, инженерийн хүмүүс нь хохирох ч юм уу ямар тийм байхгүй. Зүгээр л эзэн солигдно. Эзэн солигдно. Ягаад гэвэл хууль зөрчиж авсан эзнийг одоо хуулийн дагуу эзэн юмаа мэдэж эрэг усаа шахна гэдэг зарчмаар эзэн юмаа мэднэ. Тэр нь ард түмэн. Ард түмэндээ буцааж өгч ард түмэн эзэн юм. Ард түмэндээ буцааж өгье.
тэгээд тэндээс олдсон орлогыг бол 1-2 хүний хармаанд биш. Тэ? Байгалийн баялагын сандаа төвлөрүүлээ. Байгалийн баялагын сангаараа магадгүй одоо дээд боловсролыг үнэгүй болгох, эрүүл мэндийн зардлыг хөнгөлөх, одоо залуу гэр бүлүүдэд бол тэ тодорхой хэмжээний орон сууцны барилга байшин барихт нь тусдаа дэмжлэг үзүүлэх, за магадгүй одоо зөв зүйтэй хөрөнгө оруулалтын бодлого явуулах юм бол шин дэвшилтэй технологиг одоо нэвтрүүлэх, тэ залуучуудынхаа одоо тэр стартапуудыг дэмжих ийм үйл ажиллагаа явах болцоотой болно. Тэгэхгүйгээр одоо бид нар бол ингээл хэдэн баялагтай нэртэй өвний ирэг дээрээ бол өөртөө энэ бүхнийгээ захиран зарцуулж чаддгүй. Тэгээд нэг төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс нь бол хувийн компаниудад нийлж хувилдаад ингээд ард түмний дундын өмчийг ингэж захиран зарцуулдаг эрхийг илж байгаа. Ийм одоо олигархчсан, ийм одоо манандсан ийм улс орон хэвээрээ байх гэдэг байгаа байхгүй юу? За тэгвэл одоо ийм том компанийг ингэж болдго юм уу гэж асууж байгаа. Болно. Америкийн нэгдсэн улсын одоо би дандаа тодорхой бодиттой зүйл яриад байна шүү дээ. Сая миний ярьсан зүйл дотор нэг ч тийм худлаа зохиосон юм байхгүй. Сэтгэл зүйн баримт гэдэг шиг. Яг л одоо миний мэдж байгасан одоо ингэж зүйлийг л би ярьж шүү дээ. Би бол тэр эзэнтэй нь хэлж ин тэр тий. Ерөнхий сайд байсан баяр одоо ийм буруу шийдвэр гаргаж ирснийг би тухайн үед хэлж ирсэн. Тий. За тэр одоо очир утгай явж инийг яаж ирсэн. За тэгээд тэр ухаан хуудагтай холбоотой 5 дахь холбоотой геологийн хайгуулын зардлыг хэн гаргаж ирсэн, хуулинд яаж энэ манан бүлэглэл ингэж хуулинд өөрчлөлт оруулж ирсэн. Та тэр хуулиудыг шалгах хэрэгтэй. Тэгээ 97 оны хууль ярьж байхад бас найруулагч өгж байгаа хаа. 97 оны хуульд одоо тийм заалт байна уу? Тэ 2006-7 оны тэр ажилтны боловсролын тухай хуулинд тийм заалт оруулсан байна уугүй юу? Дээр нь үндсэн хуулийн 6-гийн 1, 6-гийн 2 тийм заалт байна уугүй юу гэдгийг бол бүгдээрийг нь үзэх хэрэгтэй. За тэгэхээр ийм том компаниг одоо яаж энэ өмч хөрөнгийн энэ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж ивэл яадаг юм бэ гэж. За тэгэхээр бид нар Америкийн нэгдсэн улсыг л одоо жишээ болгож яриад байдаг шүү дээ. Америкийн нэгдсэн улс л одоо энэ өмчөд, хувийн өмчтүүд дээд зэргийн одоо хүндгэлтэд ханддаг гэж. Тий, зөв. Тэгтэл яасан бэ гэхээр Enron гэж одоо эрчим хүчний их том компани байсан Америк. Одоо Америкт эхний одоо 10-д ордог. Америкийн одоо эдийн засгийг нуруунд дээр авч явдаг тийм компани байсан Enron гэж. Тэр компани өөрөө одоо бидний яриад байгаа зөрчлөөс бүр хамаагүй бага зөрчил гаргасан байна. Одоо бидний яриад байгаа зөрчил бол бүр ард түмнийхээ өмчийг булаацсан. Хулгаалцсан тухай бид нар яриад байна шүү дээ. Enron яасан бэ гэхээр бол зүгээр тайлангаа худлаа гаргаж ирсэн. Орлогоо нэмэгдүүлж гаргаж ирсэн, алдагдлаа багасгаж гаргаж ирсэн, тайлан тооцоогоо худлаа гаргаж, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа өсгөж, эсвэл унахгүй байж ингэж одоо ажиллаж ирсэн байна. Тий. Тэгэхээр тэрийг Артур Андерсон гэж бас Америкт одоо дэлхийд баг эхний 1-2 гэж ярихаар аудитын компани хувилдаад тэр Enron-ы тайлан дүгнэлт хийхдээ бүх юм зүгээр байна. Орлого нь мундаг байна. Алдагдал нь бага байна гэж худлаа тайлан тооцоо гаргаж ирсэн байна. Тэгсэн энэ одоо Америкийн нэгдсэн улсын шүүхэн энэ төр засах нь бол энэ луур булхаа энэ худлаа явж байгаа компани том байна уу жижиг байна уу хамаагүй. Том байгаа компани яадагч үү? Жижиг байгаа компаниуд дандаа хохирдог байгаар явах юм бол нийгэмд шударгаас алдагдана. Яг л хуулийн өмнө юу гэлээ? Бүгдээрээ тэгш хэрэгтэй. Хүн болгон байгуул болгон тэгш хэрэгтэй. Тийм биз? Яг адилхан байх хэрэгтэй. Тэгэхээр яхад хууль зөрчсөн жижиг компаниг бол яач болдог, том бохчлороо томтсон байна, энийг оролдож болохгүй гэж ийм байдлаар хандж болохгүй. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс гэж нөгөө өмчийг хамгаалдаг оронд яасан гэхээр Enron компани татан буугдсан. Артур Андерсон татан буугдсан. Тэр ажилчид нь бол өөр компаниуд руу шилжсэн. Хохирсон мэдээж хэрэг. Ягаад гэвэл тэр эзэн тийм луурчд байсан учраас. Худлаа тийм юм хийжсэн учраас хохирсон. Тэгвэл тэр компани бол татан буугдаж Америкийн нэгдсэн улсын эдийн засаг ягаачгүй хохироогүй. Тэгтээ шудрагаас тогтсон. Өмчөд тэгж хандж штеп. Өмч бол шудраг хөдөлмөрөөр л олсон байх ёстой. Тэ? Өөрийнхөө хөрөнгийг оруулсан байж тэрийг авах ёстой. Өөрийнхөө хөрөнгөд 5 толгой ордыг олоход ерөөсөө оруулаагүй хүмүүс авчиж байгаа байхгүй. Зүгээр лицензийг өөрөө тэр мэдээлэлд ойрхон байсныгаа ашиглаж авчаад тэгээд тэрийг лицензийн төлбөр төлөх ёстой гэдэг тэр хуулийн заалтыг төлснөхийн төлөө би хөрөнгө оруулсан гэж худлаа хэлээд тэгээд авчиж болохгүй байхгүй. Тийм учраас бол одоо би бол одоо энэ оюутны ерөнхий сайдыг бол их айлгаж байна. Тэгэл бүр янз янзаар хэлж байна. Тэ? Энэ засгийн газрыг айлгаж байна. Тэр алтан гэрээ сайдыг айлгаж байна. Би бол одоо янз янзын өөр асуудлуудыг санаа бодол нийлэхгүй юм бий л дээ. Гэхдээ энэ байгалийн баялаг дээр бол ерөөсөө 100% дэмжиж байгаа.
одоо энэ Норвегитай адилхан бүгдээрээ шудраг ёсыг тогтооё. Зөв зөвхөн захиран зарцуулах байгалийн байлгаа. Байгалийн байлгаа баялагын сандаа төвлөрүүлье. Тэгээд тэр баялагын сангаа одоо зөв зөвхөн захиран зарцуулъя. Жишээл тэр Норвегийн баялагын сан бол одоо дотоодоо хөрөнгө оруулалт хийхээсээ илүү яг бол дотоодоо хөрөнгө оруулалт хийх юм бол инфляцид нөлөөлнө ч гэх юм уу те. Эсвэл хэл ахуулаар явчих магадгүй гэх зэрэгээр болгоомжтой байдаг учраас гадаадын орнуудад тэр байгалийн баялагын сангаараа дамжуулж хөрөнгө оруулалт хийдэг. Тэрийг их оновчтой хийдэг. Тэгээд өсгдөг. За энэ бол зөвхөн Норвег гэдэг биш. Ахаад нөгөө Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улсад ийм юм байхгүй чи битээ худлаа яриад гэж хэлж магадгүй. Тэгвэл хоёр жишээ байна. Саяхан Трамп ерөнхийлж Америкийн нэгдсэн улсын түүхэнд анхудаа ерөнхийлөгчийн зарлиг гаргаж баялагын сан байгууллаа. Тэгэхээр манад яагаад байгуулж болдгоо? Америкийн нэгдсэн улс чинь байгуулж шин. Тэ? Хоёрдугаар Аляска мужид. Аляска мужид бол одоо энэ байгалийн баялагтай холбоотой Аляска Permanent Fund буюу Аляскагийн байнгын сан гэсэн баялагын сан байна. Тэр баялагын сангаасаа яадаг вэ? Тэрийг одоо олон улсын болон Америкийн одоо янз янзын маш сайн одоо менежерүүд санхүүжд авч яваад тэрийг өсгөдөг. Зөв зөвтэй эдийн засгийн эргэлтэнд оруулдаг тэр мөнгөө. Зүгээр ингээд дарж хав дарж хөвддөггүй. Эдийн засгийн эргэлтэнд оруулж гин тэрийг өсгөж гин. Тэгэд тодорхой хувийн ноогдлоо шиг болгоод Аляска мужийн иргэдэд сүүлийн 3 жил Аляскад амьдарч байгаа хүмүүсийг Аляска мужийн иргэн гэж байна. Аляска мужийн иргэн болгонд одоо манайхан гэж өгж байгаатай адилхан тодорхой хэмжээний ноогдлол шиг өгч байна. Тэр хүмүүс бол тэрийгээр одоо юу хийх нь өөрийнх нь асуудал. Тэр юмаа худалдаж авна уу, аялал жуулчлал хийн үү, хоригдлол үүсгэн үү, хөрөнгө оруулалт хийн үү, ямар нэгэн одоо өөрсдийнх нь шаардлагатай хэрэгцээнд л ард түмэн юунд зарцуулахын бити одоо дүгнэ. Өмнөөс нь бити ингэж тэгхэл ёстой юм ёстой гэж хэл. Хүн өөрөө тэр айл өөрөө тэр эрэгтэй тэр эмэгтэй хамгийн сайн мэднэ надад юу хэрэгтэй вэ гэж. Тийм учраас бол тэрэнд битээ санаа зов тэр ард түмэнд битээ мөнгө хайр. Яг л тэр өмч чинь нөгөө ард түмний өмч юм байгаа шүү дээ. Тий тэрний одоо тодорхой хэсгийг өгч чинь бүтэн өгж байгаа биш. Тодорхой хэсгийг. Аляскийн сан хийж байна. Америкт энэ байгалийн сан байна. Баялагын сан байна. Норвегид байна. Өмчийн хувьд бол Америк шудраг бус өмч хувьд тэрийг хурааж авч байна. Тэр компанид дампууруулж байна. Тэ тэр ажилчдын өөр ажил руу шилжүүлж байна. Тэр компани эзэд хариуцлага хүлээж байна. Эсвэл тэр төр засгийн шийдвэр гаргасан хүмүүс хариуцлага хүлээж байна. Тэгтэл одоо Монгол улсын засгийн газар за энэ баялгаа бас төр тодорхой хэмжээний хувийн эзэмших хэрэгтэй гэдэг ингээд ихлэхээр баялаг бүтээгчд рүүгээ дайрлаа гэдэг ийм зүйл яриад байгаа юм л. Тэгээд үзэгч тав хүн бас битээр бол ярилцлага маань шууд хурж байгаа. За бид Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч энэ хоёртой бол бид баялагын энэ сан за Монгол улсын энэ нөхцөл байдал ер нь ямар байгаа юм баялаг гэдэг ер нь ямар ойлголт юм гэдэг энэ хүрээнд ярьж байгаа. Тэгээд асуулт байвал бас комент хэсэг төлдөгээрээ бид тав хүний өмнөөс асуухад боломжтой шүү гэдэг хэлье. Би юу гэж асуух гээд байна гэхээр баялаг бүтээгч гэж өөрөө яг хэнийг хэлдэг юм бэ гэж тийм. Манай одоо энэ бизнес эрхлээд байгаа хүмүүсийг бүгдэрнгийн шууд автоматар баялаг бүтээгч гэдэг ингээд өмгөөлөд байгаа ийм нэг дүр зураг ажиглаад байдаг. Ялангуяа нөгөө Монгол улсын засгийн газар энэ байгалийн баялагийг тэгш хуваарлах энэ асуудал хөндөд ирэнгүүт л ерөөсөө бизнес эрхлэгч чинь баялаг бүтээгчтэй л гэдэг ингээд ярьдаг. Та энэ дээр яг тодорхой нэг тодорхойлт хэлээч. Дахиад нөгөө Америкийн жишээ. Баялаг бүтээгч бол Цукерберг. Facebook гэдэг одоо энэ сошиал сүлжээ гаргаж ирсэн хүн бол Цукерберг. Цукерберг нүүрс авсангүй, тий? Алт зэс авсангүй. Тэр Харвардд сурж байгаа л сургуулиуд дутуу хаяад ийм сайхан санаа бизнесийн санаа төрөөд ийм одоо технологийн дэвшил гаргаж болно гэдгээ ойлгоод тэгээ Facebook гэсэн одоо ийм цоошин одоо сошиалын сүлжээ бий болгоод одоо дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болж байна. Энэ бол баялаг бүтээгч. Elon Musk байна. Тэ? Тэр Elon Musk бас цахилгаан машин одоо үйлдвэрлэж байна. За дээр сансарт одоо нисэх пуужин Харвард нисгэж байна. Сая хүртэл Америкийн нэгдсэн улсын сансарт гацсан байсан сансрын нисгч нарыг Elon Musk-ийн нисгсэн пуужин очиж авчиж авч жишээд. Энэ бол баялаг бүтээгч. Энэ хүн бол ерөөсөө зэс авсангүй, алт авсангүй, нүүрс авсангүй. Тэгэхээр бид нар бол одоо ялангуяа энэ хурдхан шиг энэ төр өөрөө энэ баялагын баялаг ард түмнийхээ нэрийн өмнөөс ард түмнийхээ төлөө захиран зарцуулах хэрэгээ сэргээгээд тэгээд тэр удирдлагын зөв болгоод тий олсон орлогын зөв одоо төвлөрүүлээд тэр хээл ахуйтайгаас тэмцэн шиг тэмцээд хувийн хувьсгалын ингээд холилдсон байгалийн баялагын зохицуултууд хээл ахуйлаа салахгүй шүү. Салахгүй. Нөгөө төрөний ойлголтоор дундын өмчөл болох хэрэгтэй шүү. Дундын өмч болгож ижил эндээс сална. Тэгжил хурдан хийхгүйгээр тэгээд энэ монголчууд нэг анхаарлаа одоо Elon Musk-тай адилхан юм бодож байгаа залуучуудаа эсвэл тэр Zuckerberg-тэй адилхан шинэ бодож байгаа залуучуудаа тэр баялагын сангаас дэмжлэг үзүүлэх маягаар
хийхгүй бол болохгүй. Одоо жишээлбэл тэр MCH компани, би MCH компанийг одоо сайн мэднэ. Олжгол гэдэг хүнд бол маш их тусалж исэн. Тухайн үедээ. Бас л одоо энэ тэр үед бол би энэ солонгосын жишээгээр одоо 90-ад оны сүүл 2000 оны ихэр чинь бид нар бол тэгж боддог байлаа шүү дээ. Одоо жаргал сайхан за одоо ингээд Сүү Батбод энэ одоо тий Талигач Батхүү за тэгээд одоо энэ Батцаахан энэ одоо хүмүүст бол ийм одоо солонгосын нэг Чэйбол гэдэг ийм том Samsung мэтийн Hyundai мэтийн компаниудыг байгуулж иж Монгол улсын эдийн засгийг бол татах хэрэгтэй байна гэж ингэж ойлгож бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ирсэн. Тийм учраас одоо надад гомдож одоо юу яриад байна гэж хэлж чадахгүй. Яг л би зөв юм дээр нь бол зөвлөж хэлнэ. Тэр Coca-Cola-гийн лицензийг авчираад Coca-Cola-г Монголд үйлдвэрлэж байна. Энэ нь их баялаг бүтээж байгаа биш. Гэхдээ яхав дэлхийд бий болсон баялагийг Монголд оруулж ирж байна гэдгээр сайн байна. Тэрэн дээр бол би юу ч хэлэхгүй дэмжээл явна. Харин ард түмнийхээ өмчийг худлаа хувилдаж авчихад тэгээд тэрийг баялаг бүтээж байгаа юм шигээр тэгэх хоёр ерөнхийдөө ч одоо буруу ярьж их зэрэг ярьж байгаа бол би зөвшөөрөхгүй. Тийм учраас MCS компани бол жишээлбэл одоо энэ яг ухаан утгатай холбоотой асуудлаар баялаг бүтээж байгаа юм ерөөсөй байхгүй. Нэг сайдын гар үсгээр авцсан хулгай гэж хэлж болох гэдэг шүү дээ. Тийм учраас одоо энийг ялгаж салгаж ойлгоод тэгээд одоо энэ асуудлыг бол ингэж нэмэрсэн одоо шийдэх шүү дээ. Энэ асуудлыг дутуу хаях юм бол ахаад Монголд ерөөсөө энэ олигархийн төр улам биегч нь энэ манан гэдэг одоо энэ одоо үзэгдэл дахиад гарч ирнэ. Тэгээд энэ одоо шудраг ус алдагдаад ард түмэн бол одоо дээд зэргийн одоо бухимдал татна. Тийм учраас одоо энийг бол ингээд эхлүүлсэн бол ингээд үндсэн хуулиндаа нийцүүлж байгаа шүү дээ. Би бол түүнээс одоо ямар нэгэн одоо хувийнхаа сандыг яриад байгаа юм биш. Тийм. Үндсэн хуулиндаа нийцүүлээд энийг л зөрчсөн. Засгийн газар бол таны ярьж байгаас бол арай зөөлөн хандаад байгаа юм биш үү? Тэгээ одоо яг тал талаас нэгээ доромжлоод надтай адилхан эдний анх гарч ирсэн түүхийн сайн мэдэхгүй гэж магадгүй шүү дээ. Одоо энэ сайд бол бас мэдэхгүй шүү дээ. Нэрээ яагаад авцсан юм? Тэр одоо мундаг бизнес юм болов уу гэж боддог гэж магадгүй яг залуу хүн. Өнөө хэрэг дээр мундаг бизнес биш нөгөө зөвшөөрлийн эдийн засаг буюу одоо баруундаг гэж ярьдаг л да Orient economy гэж. Зөвшөөрлийн эдийн засаг. Онцгой зөвшөөрлийн эдийн засаг, тусгай зөвшөөрлийн эдийн засаг гэж. Энэ бол одоо хамгийн муу эдийн засаг гэж байгаа. Дандаа нөгөө тусгай зөвшөөрлийг төр зэст ойрхон байгаа хүмүүстэй холбогдож байгаад авчдаг хүмүүсийг хүмүүсэд ээлтэй. Бусад хүмүүст бол ерөөсөө ямар ч одоо дэмжлэг байдаггүй ийм одоо эдийн засаг гэж байгаа. Тэгээ одоо нөгөө тэр Цукерберг гэдэг чинь бол тийм шинэ одоо бизнесийг бий болгож байна. Харин одоо олжгол мэтийн MCS компани бол одоо том компани нэг байгалийн байлгийг хууль бусаар авч том компани болцоход тэгээд жижиг компаниудад дэмжихийн оронд жижиг компаниудаа одоо ингэ шахаж байгаа. Одоо тэр CU одоо бүр ингээд магч ууц чана цагаан сарын боов хийж штэ. Тэгэхээр тэр чинь одоо нэг цагаан сарын боовыг нэг жижиг компани хийгээл дээ тийм биз дээ. Тий одоо ууцыг нэг жижиг компани чанагал гэтэл хаа байсан тэр ухаан удгийг авцсан тэр компани ууц чанагч юм уу эсвэл боов хийх юм уу эсвэл мах хийгээд өөрийн ресторан нээгээд махны одоо төрлийн бизнес хийж ирэх гэж ингэж одоо жижиг дунд компани хийж байгаа хүмүүсээ ингэ шахдаг. Ийм одоо тэр одоо тэгээд нөгөө солонгос бас тийм шүү дээ. Одоо тэр Samsung-го одоо яаж зохицуул? Samsung ч нөгөө шинсэгийг дэлгэр авцсан. Ийм артаа авцсан. Тэгээ одоо солонгосч гайхаад байгаа шүү дээ. Энэ ч болохгүй юм байна. Энэ хэдэрхий том компаниудыг ингэж зохицуулахгүй хайж болдгүй юм байна гэд одоо чай болоо шийдэхгүй л ерөөсөө бид нар болохгүй юм байна гэд одоо солонгос бол тэр том компаниудын зохицуултыг хийх гэж зовж байгаа. Одоо манайх бол яг энэ маягаар явах юм бол хизээч энийг шийдэж чадахгүй тэр хэдэн том компаниудын эрх мэдэлд ороод улс төр нөрөө тэр том компаниудын төлөөний хүмүүс худлаагаас 2 нам юм 3 намд хуваагдаж орж тэдний одоо зорилгыг биелүүлдэг болоод тэгээ солонгосын одоо эдийн засаг чинь сүүлийн үед үеийн чай болын асуудлаас болоод бид бол одоо ингээд гацаад байна. Залуучууд бол орон зай алга байна. Залуучууд бол маш ээлгүй хот улс болчлоо гэд залуучууд маш их бухимдаж штэ солонгост чинь. Тэрнтэй адилхан бид нар бол одоо яг тэр замаар явах гээд байна. Ер нь явцсан. Тэгээ бүр одоо цаашаа явчихын одоо тийм учраас бол татаад тэгээ тэр залуучуудаа тэр стартап хийж байгаа залуучуудаа дэмжимээр байна. Тэр одоо Монголын залуучууд яагаад хиймэл оюун ухаан тэр ChatGPT яагаад тэр одоо DeepSeek гэдэг хятадхан хийж байгаатай адилхан хиймэл оюун ухааныг хийж чадахгүй юм. Чадна шүү дээ. Тийм учраас бол тэр залуучуудаа дэмжмээр байна. Тэр одоо био технологийн чиглэлээр дэмжмээр байна. За тэгээд дээр нь одоо мэдээллийн технологиор дэмжмээр байна.
Тийм учраас бол одоо залуучуудын оюун ухаан руу анхаарал хандуул цаг ирсэн байна. Тэр одоо байгалийн баригтай холбоотой энэ маргааныгаа ерөөсөө ингээд үндсэн хуулиндээ нийцүүлж засаад алдаага засаж тэр одоо өмчөө буцааж эзэндээ аваад тэгээд баялагын сангаа байгуулад тэгээд одоо тэр баялагын санд төвлөрсөн одоо тодорхой баялагаар дамжуулж одоо тэр ард түмнийхэн тэр оюун ухааны дэмжсэн үйл ажиллагаа явуулаад тэгээд тэр залуучууд одоо дараачийн одоо Монголын одоо шударга энэ альчилсан нийгэм гэдэг чинь хүн бүхний оролцоо байж хөгжиж нийгэм гэдэг байгаа шүү дээ. Хүн бүхний оролцоо байж ижил арчил одоо балч их байна. Түүнээс ганцхан арчилсан нам байснараа Монголд арчил байна гэж байгаа бол эсвэл ганцхан ардын нам байснараа эсвэл 3 дахь 4 дахь нам байснараа бол арчил хөгжинэ гэж үгүй. Тэр нам байснараа арчил хөгждөг. Харин иргэн бүр төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл тий. За тэгээд намууд, нам бусчууд бүгдээ энэ нийгмийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдог байж ич тэр үе таалгыг нээдэг байж ич тэр нийгэм хамгийн амжилттай хөгждөг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын одоо давуу тал нь юу вэ гэхээр тэр үндсэн хуулиндээ бичсэн байгаа. Их хийсвэр 3 юм бичсэн байгаа. Нэг нь хүн болгон ижил тэгш эрэхтэй төрнө гэж. Тий хаан болж төрөхгүй, баян болж төрөхгүй, тий чи зүгээр л ижил тэгш төрнө. Чи баянч байсан, ядууч байсан, хуулийн өмнө ижил тэгш. Чи хааны удамч байсан, хардсын удамч байсан, чи ижил тэгш гэж. За нэгдүгээр зарчим. Хоёр дахь нь хүн бүр эрхчлөөтэй төрнө гэж. Чи эрхчлөөтэй, чи дарга байсан чи эрхчлөөтэй байна, иргэн байсан ч эрхчлөөтэй байна. Гурав дахь нь аз жаргалын хойноос зүтгэн тэмүүлэх хэрэгтэй гэж. Тэмүүлэн зүтгэх хэрэгтэй гэж. Тэрийг хүмүүс ойлгохгүй энэ юу гэсэн юм. Тэгээ pursuit of happiness гэж одоо ярьж штэ. Аз жаргалын хойноос зүтгэн тэмүүлэх хэрэгтэй. Араас нь хөөцөлдөх хэрэгтэй гэж. Тэгээ энэ бол Америкийн нэгдсэн улсыг одоо ингээд амьд байлгаж байгаа гол одоо хөдөлгөөр. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол хуучин Монгол улсад байсан шиг, хуучин зөвлөлт хурд улсад байсан шиг аз жаргал гэж юм байдаг юм а гэдэг юм дөрвөлжин, эсвэл юм гурвалжин, эсвэл юм дугуй юм үзүүлчихэд за чи энэ аз жаргалд таарч амьдр. Би мэдчихээн чиний өмнөөс аз жаргал ийм л юм байдаг ингээд тэгээ тэр хүнийг дөрвөлжин, эсвэл гурвалжин, эсвэл юм дугуй болох гэдсэн ба штэ. Тэгэхээр тэр бол болохгүй юм байна. Хүн болгонд аз жаргалын тухай ойлголт өөр өөр. Гэхдээ зөв аз жаргалыг ярьж штэ. Бие бинийгээ алах, дайн дажиг хийх, хар тамхи хэрэглэх, эсвэл бие бинийгээ үзий ядах, хараах, өрөөх, хууль бусаар хулгай хийх, өмч дээрэмдэх. Энэ бол аз жаргал биш. Харин одоо юм бүтээ тэр Цукербергтэй адилхан тий ширийг санаачлыг. Тэгэхээр тэр болцоог нь Америкийн нэгдсэн улс өгч байна. Яг түр үндсэн хуулиндээ бичсэн. Аз жаргалын хойноос хөөцөлдөх, зүтгэн тэмүүлэх хэрэгтэй гэж. Цукерберг ч хэрэгтэй. Зүгээр одоо Джон Джонсон ч хэрэгтэй. Манай Монголд бол харин аз жаргалын хойноос тэмүүлэх гэж чадахгүй байна. Яг бол аз жаргалыг зөвхөн албан тушаалтан тэрнтэй холбоотой бизнесийн л эдэлдэг. Бусдууд нь болохоор тэр аз жаргалын хойноос хөөцөлдөх болцоогүй. Өөрийнхөө ойлгосон ойлголтоороо шүү дээ. Тэр аз жаргалын хойноос хөөцөлж болцоогүй. Тийм учраас энэ аль нэг намд нь шургалан оръё. Аль нэг одоо эсвэл намын хүнийг араас нь мөнгө төрөг өгч хахуулдъя. Тэгээ тэр хүнээр юмаа бүтээлгий. Яг бол би нэг юм бодцоод байна. Энэ бол миний аз жаргал. Биений хойноос явахын тулд Монголд өнөөдөр тогтолцоо нь ямар вэ гэхээр бол аз жаргалын хойноос хөөцөлдөх болцоог хаацсан тогтолцоо шүү дээ. Тэ? Хаацсан тогтолцоо. Тийм учраас бол бид одоо яаралтай энэ тогтолцоогоо өөрчлөх ёстой. Аз жаргалыг хойноос хөөцөлдөх эрхийг нээсэн тогтолцоо байх ёстой. Нийгмийн чиг баримжаатай тогтолцоо байх ёстой. Дээр нь энэ дундын өмчийн ойлголтыг бий болгож энэ бидний оролцоогүй хэний ч оролцоогүй бий болсон байлгийг ард түмний дундын өмч болгоод тэрийг зөв зүйтэй захиран зарцуулаад тэгээ магадгүй одоо зарим үед бол тодорхой одоо ордыг бол бид нар бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж болно шүү дээ. Одоо Америкийн нэгдсэн улс ч юм уу, эсвэл Вьетнам ч юм уу, эсвэл Кубад ч юм уу, янз янзын орнууд Норвегид ч юм уу, тэр Катард ч юм уу, зарим газард бол технологийн хувьд жоохон хэцүү орд дээр бол бүтээгдэхүүн хуваая. Чи тийм технологи шинэ байна бидэрт байхгүй. Тэгвэл чи технологийн дагуу энэ одоо ордоос энэ алтын ч юм уу, эсвэл юугийн зэсий ч юм уу, эсвэл юугийн нүүрсийг гаргаад ир. Бүтээгдэхүүний тэдэн хувь нь манад байх хэрэгтэй. Өмчийг л чамд өгөхгүй. Лиценз чамд өгөхгүй. Тэгээ лиценз чи зүгээр одоо эндээс юу яа гаргаж ирэх гэрээ хий. Тэгээ бүтээгдэхүүний хоёр хуваая гэж. Тэгэхээр манайх одоо энэ лиценз өмч хоёрыг хольж хутгаад тэгээд өмчийн одоо асуудлыг лиценз гэдэг нэртэйгээр худалдаа хэлж хувь хүндэд өөрийнхөө ойр дотны хүмүүст өгчөөд тэгээд энэ явж байгааг бол ерөөсөө яаралтай засахгүй бол энэ баялагын
хараал бол одоо Монгол тусцсан байна. Энэ баялагын хараалаас гарах хэрэгтэй. Тэгэхээр одоо хоёлаа бас яг энэ сэдвийг дараа нэг ярилцах боломж гарах байх гэж бодож байна. Тэгэхээр яриад байвал яхаарахгүй яриад яхаар сэдв үлдээ баялаг гэдэг бол тэг яхаарахгүй таны хэлж байгаа бол нэг үндсэн хуулиндээ нийцүүлэх зоригтой хийх л гэдэг энэ алах юмыг бол засгийн газар хийхээс өөр аргагүй болж байгаа. Дутуу ахилын бод энэ ерөөсөө хязгаарч шийдэгдэхгүй. Тэгээд нийгмийн улам хямраасан талцуулсан. Тэгээд нийгмийг одоо илүү солиоруулсан. За тэгээд зарим хүмүүс угаасаа одоо солиорч гоод шүү дээ. Тэр хүмүүсийн бүр олон солиоруулсан байж болох. Тэгэхээр энэ сэдвийг хоёлаа дараа нэг ярих боломж гарах байх гэж бодож байна. Тэгэхээр бас нэг хэд хэдэн асуулт байна л да. Юу гэдэг тэгэхээр та сая хэллээ залуучуудаа дэмжих хэрэгтэй. Залуучуудыг ингээд шинэ энэ ноу хав, шинэ мэдлэгийг олгох энэ тал дээр гүүр болох хэрэгтэй гэж. Би тэгээд сая засгийн газраас тусгай хэлж томилогдлоо гэдэг ингээд яригдсны дараагаа сонсч байсан чинь таныг бас яг энэ залуучуудын асуудал дээр нэлээд анхаарч ажиллах ийм санаачлагыг бас ерөнхий сайд хэлсэн гэж ингэж сонсч байсан. Таны хувьд яг энэ залуучууд дээр чиглэх тийм тусгай хэлж болъё гэдэг ийм санал гаргасан юм уу? Тий, тэгэхээр яг ерөнхий сайд холбогдоод тэгээ би одоо нэг ийм санаачлаг гаргаж байгаа маа гэж. Энэ бол дэлхийд байдаг санаачлаг. Тэр юу юм бэ гэхээр бол ямар нэгэн тодорхой том асуудлыг тий жижиг биш их том асуудлыг тий одоо урд нь туршлагатай алжийн туршлагатай бас ингээд олон танигдсан зөвхөн дотооддоо биш гадаадд танигдсан гэх зэрэг одоо хүмүүстэй яриад тэр хүмүүсийг одоо тусгай үргийн элч ч юм уу тусгай төлөөлөгч ч юм уу одоо ийм статустай болгоод тэгээ тэр том асуудыг шийдвэрлэхэд та ямар нэгэн байдлаар оролцооч гэдэг ийм жишг байдгийн дагуу та одоо тодорхой асуудлыг хариуцаач. Олон асуудал байна. Би танд одоо тулгаж яг тэр асуудлыг хариуцаж хэлж чадахгүй. Гэхдээ Монголд тулгамдсан олон том асуудлууд байна. Тэгэхээр таны одоо туршлага, гадааддаа танилцсан харилцаа холбоо. За тэгээд одоо алсыг харж байгаа, ирээдүг харж байгаа тэр хараач нь бол бидэрт хэрэгтэй байна гэж. Тэгээ би бодёо. Би энэ дээр одоо саналаа хэлье. Одоо яг шууд ингээд тулгамдаад хэлж чадахгүй гэж хэлсэн. Дараа нь ерөнхийлөгчтэй одоо уулзсан. Ерөнхийлөгч бол бас аюу ерөнхийсэд ийм санал гаргаж байгаа. Би бас дэмжиж байгаа. Тийм учраас бол та бүхэн маань одоо хүч чадлаа дайчлаараа гэж ингэж хэлсэн. Энэ хурлын дараагаас хамт байсан. Гуруулаад одоо аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд бол иймэрхүү маягийн одоо байдлаараа энэ статустай хүмүүсийг бий болгох гэсэн бодолтой гэж би ойлгосон. За тэгээ ерөнхий сайднаар бол бас яг санал солилцох маягаар ингэж ярихад бол энэ хар хорин гэдэг асуудлыг та бүр 1986 оноос эхлээ ярьж исэн байна лээ гэж. За би 1986 оноос юу ярьсан бэ гэхээр бол бид тэгэхээр зохиолчтой хооронд ажиллаж байсан байна шүү дээ. Одоо дарчлуур бид нар ингээм хамт ажиллаж байсан байна. Дарчлуур маань энэ одоо эртний ном судрыг улсын төв номын санд эртний ном судар яаж одоо хаягдж байна, өргөдөж байна, хадгалагдахтаа хүртэл буруу хадгалагчийг бичээд тэгээд одоо их том дуулан шууган дэгдээсэн юм нийтлэл бичижсэн. За би бол энэ түүх түүхээр сонирхдаг ийм одоо хүний хувьд бол энэ хар хорин эрдэнэ зүйтэй холбоотой асуудлаар соёлын мянган дурсгал хөнөөх нэгэн аюул гэсэн үгэл бичижсэн байна. 86 онд. 86 онд. Тэгээ утацгал урлаг сайн төвлөрүүлжсэн. Тэгэхээр би бол одоо өнөөдөр 2025 онд гинт цоорцсон юм шиг энэ хар хорины тухай ярьж байгаа юм биш шүү дээ. Би бүр 1986 онд гэж ярьжсэн байна. Хуучин тогтолцооны үед. Тэгээд одоо энэ буруу бодлого явж байна гэхдээ шүмжилж ирсэн байна. Лам нарыг одоо тэр үед бол хамгийн их эрдэмтэй ном судар сурсан хүмүүс гэж би тэр өгүүл дотор бичижсэн. Тэрийг бол одоо хасах гад исэн. Лам нарыг 86 онд эрдэнэ номтой хүмүүс гэж хэлж болохгүй. Энэ чинь одоо бараг л одоо энэ социалист бүтээн байгуулалтанд саад болж байгаа шашин гэдэг одоо мухар сүжиг бишрлийг ингэж өдөөсөн энийг одоо хадгалсан хүмүүс гэж үгүй ээ. Одоо тэр Ламнарын хаан хийсэн бүтээсэн ном тий энэ сургаал айлцсан сургаал энэ сүм хийд чинь бол манай Монголын багаархад манай Монголын одоо монгол хүний дүр төрхийн нэгэн одоо чимэг гэж би ингэж хэлж тэгээд Ламнарын тухай ингэж мөрийг бүр зүтгсөөр оруулж исэн. Одоо бол нэг хайхтар гайхалтай юм биш. 86 онд бол маш их хэцүү байсан. Ингэж яасан. За тэгээд дараа нь одоо ерөнхий сайд болоод ажиллаж байхдаа би ингээд он жилүүдийг товчлохын тулд бол яриагаа төвшсөн тул алгасаа. Тэгээд ерөнхий сайд шахта 2021 дэмжинэгээд тэгээд бүрчсэн хөгжлийн бүжил баримтлагаж өнөөдөр оюун эрдэнэ ерөнхий сайдын яриад байгаа зүйлийг бол бид 2000-2004 онд бол их хүчтэй зүтгүүлж ирсэн.
Тэгээд энэ бүсийн хөгжлийн тулгуур төгөөд улсыг бүр одоо ингээд Улаанбаатар хотыг оролцуулаад 4 бүсэд хувааж исэн байна. Тийм босоо бүс тий. Яг тэгвэл ингээд хэвтэй бүс болгочих юм бол ингээд хойд хэсгэнүүд дандаа ус нуур уул болно. Дунд хэсгэнүүд дандаа тал болно. Урд хэсгэнүүд дандаа говь болчихно. Тэгэхээр тэр бол одоо нэг нь нэгийгээ нөхөж, дутуугаа нөхөж, илүүгээ биеийнтэйгээ хуваалцдаг маягаар л тэр бүсийг зохицуулахгүй бол маш хэцүү. Тийм учраас бид нар босоо. За устай, уултай, талтай, говьтой. Ийм одоо босоо 4 бүс болгоод Улаанбаатар хотыг бол 5 бүс болгоод 5 бүс болгоод ингээд улс орны хөгжүүлнэгээд тэгээд тэр бүсийн одоо хангаан бүсийн төв нь хар хорин. Тухайн үед ийм бодлого гарч ирсэн байна шүү дээ. За дараа нь би бас их хурлын дарга болчиход хар хорин хотыг бол ерөөсө босгох ёстой. Тийм учраас бол хар хорин хотын шавыг тавья гэд очиод шавыг тавьж ирсэн байх жишээд. За тэгээд ерөнхийдөө 2020 одоо 3 оны үед одоо очроо тухай амьд сэрүүн байла. Тэгээд бидний Чингисийн одоо 60 одоо 22 онд юм байна. Чингис хааны ойгоор биднийг өрөөндөө ураад одоо улсын хурлын хүндэтгэлийн чуулганы дараа бидний өрөөндөө ураад тэгээд энэ Чингис хааныхаа ой болж байгаа тухай яриад тэгээд бид нар ингээд улс орны асуудлыг ярина шүү дээ. Ингээд хуучин ерөнхийдөөс улсууд бол тэгэл тийм л юм ярьдаг болохоос биш одоо шаал дими балаа юм яриа суухгүй шүү дээ мэдээж. Тэгэхээр бол том асуудал ярина. Санал бодол солилцсон. За тэгээд одоо хийж байгаа ажил дээр бас санал бодол байвал хэлнэ. Ерөнхий сайдын хурлын ч юм уу. За тэрэн дотор бол би нэг юм санал гаргасан. Одоо ингээд ерөнхий энэ Чингис хааныхаа ойг тэмдэглэх талаар маш их сайхан санаарчтай ажиллаж байна. Энэ зөв. Тэгвэл ингээд өнгөрчмээргүй байна. Тэгэхээр Чингис хааныхаа зарилгыг бүгдээрээ биелүүлъя. Чингис хаан 1220 онд зарлиг гаргажээ. Хар хорин хотыг эзэн төрний нийслэл байх тухай гэсэн зарлиг гаргасан байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө та түүхэн хувь заяа танд оногдож байна. Очрох тухай анхны ерөнхий дэмжих баг. Бусад хүмүүс бас дэмжих баг. Та одоо энэ хар хорин хотыг сэргээн босгох тухай зарлиг гаргаач. Тий. 1220 он, уг нь 2022 онд бол 800 жилийн хойно болох байсан. Харамсалтай нь ковид тараад тэгээд ковид үед бол юм тэр зарлиг гаргах тэгэл одоо энэ өвчин зовлонгоос яаж салах вэ гэдэг ийм одоо он цаг өнгөрсөн учраас чадсангүй. Тийм учраас бол 2022 он боллоо. Эзэн Чингисийн ойг тэмдэглэж जैन те. Тийм учраас бол бүгдээрээ одоо саналаа ерөнхийдөө хэлээд ерөнхийдөө одоо бас хүний саналыг хүлээж авахтаа зөв саналыг хүлээж авахтаа их залуу хүний хувьд бол их одоо хүлээж авах юм чадвартай. Ийм зарлиг гаргуул яасан юм бэ? Тэгэхээр хоёулаа давчлаа. За тийм зарлиг гаргуул яасан юм бэ? Тэгээ ийм зарлиг гаргасан. Тэгээ тэр утгаараа би бас энэ зарлиг гаргахад ямар нэгэн санал хэлжсэн байна. Бүсийн хөгжлийн тулгуур төв болгож ирсэн байна. Хар хорин хотыг байгуулах шавын тавьж ирсэн байна. Бүр 86 онд хар хорин хотын тухай ингэж одоо өгүүл бичижсэн байна. Тэр утгаараа би бол энэ хар хорин хотын асуудлыг хариуцъя гэсэн. Ерөнхийдөө дэмжсэн, ерөнхийдөө дэмжсэн. Би одоо энэ хар хорин хотыг бол жинхэнэ орчин үеийн хот болгоё, залуучуудын хот болгоё, хоггүй хот болгоё, тий? Утаагүй хот болгоё. Хамгийн дэвшилтэд технологиг хэрэглэсэн хот болгоё. Монгол одоо Монголын орчин үеийн Монголын нүүр царай болгосон хот болгох дээр би бас ажиллая гэж. За хоёр дахь асуудал бол энэ нөгөө хар хорин хотын төслийг хэрэгжүүлэхэд хөссөн хүсээгүй хамгийн дээд зэргийн дэвшилтэд технологи ашиглах ёстой. Тэгээ түрүүн би хэлжсэнийхаа дагуу залуучуудыг дэмжиж дэвшилтэд технологиг хариуцсан бас ажлыг хариуцъя. Ийм хоёр юм л хариуцъя гэсэн. Хар хорин дэвшилтэд технологиг нэвтрүүлэх асуудлыг хариуцсан ийм одоо тусгай илчээр гинөө байж болох юмаа гэж ингэ саналаа хэлсэн. Ерөнхий сайд ерөнхийдөө нар бол дэмжсэн. Тэгээ эцэст шийдвэр гарсан гарааг би сайн мэдэхгүй байна. Намайг одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас сая Азербайджан дэвж хахад холбогдоод та хурдан ирээрээ 17-ны өдрийн одоо өдөөс хойш 15 цагт бид одоо энэ тусгай элчнэрийнхээ асуудлыг бол эцэслэн шийдэхээр ингэж төлөвлөж байгаа. Тэгээд ийм зар хүргэж байна гэсэн. Би тэрийг хүндэтгээд хэдийгээр 18-19-нд Монголд ирэхээр байсан ч гэсэн наашаа ирэх билетээ өөрчлөөд тэр хурал зохион байгуулж байгаа хүмүүсээс уучлах уугаад тэгээд ирэх хугацаагаа хурдсгаад хоргоо товчлоод тэгээд 16-ны орой ирсэн 17-нд нөгөө чуулганы нээлт болсон өшөө одоо олон ажил давтсан болдоо тэгээд 17-ны 15 цагт болох ажил маань хойшилсан. Тэгээ одоохондоо яг хизээ болох нь мэддэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол одоо ийм байдлаар хамтран ажиллана, туслан дэмжинэ, гадаад дотоодынхон одоо харилцаа холбоогоо энэ Монгол улсыг хар хоринг дэмжихэд байгуулахад мөн одоо дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд зориулна гэж бодож байгаа. Харин харамсалтай нэг алдаатай
тийм мэдээлэл гарсан байна лээ. Тэр элчин сайд гэдэг хэлэхээр хүмүүс бол гадаадд суух гэж бодоод байгаа. Ям мэдлэгч гэж боддог шүү. Үгүй энэ бол олон улсад байдаг. Одоо ингээд Америкийн нэгдсэн улсын 2004 оны ерөнхий сонгуульд өрсөлдөжсэн Керри гэж хүн бол одоо Обамагийн засгийн газар үед Байдны засгийн газрууд бол тусгай элчээр ажиллаж исэн. Ялангуяа Байдны засгийн газар үед бол байгаль орчны өөрчлөлтийн асуудыг хариуцсан тусгай элчээр ажиллаж исэн. За одоо Трамп ерөнхийлөгч бол Израиль ойролт оронтой асуудлыг хариуцсан тусгай элчийг томилж байна. Украин Оросын дайныг зогсоох тусгай элчийг томилж байна те. Энэ мэтэр бол олон улсад байдаг. За Кофи Аннан өөрөө одоо ширийн асуудыг зохицуулах. За одоо дэлхийн халуун цэгүүд болж байгаа зөрчилдөөнийг зохицуулах асуудлаар тусгай элч болж ажиллаж исэн. Тийм учраас энэ одоо байдаг, байх ёстой, цаашдаа ч байна. Энийг харин андуураад тэгээд элчин сайд болох тухай асуудал яриад байх шиг байна. За харин намайг бол андуураад тэр энэ төлшний асуудал хариуцсан юу гэдээ би туван сайд ирсэн байли. Би туван сайдтай холбогдоод ягаад ингэж ярьж өгсөн. Би андуурч уучлаарай. Би энийг өөрөө залруулнаа. Би зүгээр нэг тим юм болов уу гэж нэг хальт юм сонсоод хэлсэн гэдэг. Тэгэхээр манай засгийн газрын гишүүд ингээд юм хальт сонсоод хэлдэг байж болохгүй. Тэгээ өөрөө уугаад нэгээ засъя гэсэн. Хоёрдугаар бол намайг нөгөө хамт нэг намайг явсан хамт ажиллаж исэн гэж тулах сайд чинь нэг бомбын асуудал хариуцдаг учраас айгүй энэ тулагдаа туслая гэж бодсон юм уу бомбын гэд бичсэн байлээ. Бас тийм байхгүй. Тэр тулах сайд одоо бусад засгийн газрын гишүүд тэр бомбын асуудал өөртөө зохицуулж би юу дахин хэлий хар хорин хотыг бол олон жил хөөцөж байгаа хүний хувьд бол тэгээ ерөнхийлөгчийн зарилгийг бол үүх түүхээ сэргээсэн тасарсан түүхээ холбосон ирээдүйн залуучуудын үйл амьдралыг дэмжсэн тэгээд дэвшил технологитой холбосон ийм хоёр том асуудлыг бол нэг нэгнийгээ нөхч чадах юм хоёр том асуудлыг хооронд нь одоо уялдуулан зохицуулах тийм болцоо олдвол тгий л гэж ингэж бодож байгаа юм. За баярлалаа. Тэгэхээр яг энэ үзэж байгаа сэтгэл хөдлөж байгаа хүмүүсийн хэлсэнчлэн та яг цаг хугацаатай баримттай бүх зүйлийг ингэж ярьж өгсөнд бол талархлаа илэрхийлье. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За